За сайн байцгаана уу. Өнөөдөр манай подкастт инх сайхагч маань оролцож байгаа. За хүмүүс ихвчлэн мэдгээр нь Вики. За тэгээ би тав танилцуулганд ордъё. За Монгол улсын ерөнхий сайдын дэргэдэх хөгжлийн боловсролын зөвлөхийн хөгжлийн бодлогын зөвлөхийн гишүүн. За тэгээ Emphasis of Technology сургуулийн хамтран үүсгэн байгуулагч, Women in Tech дэлхийн хөтөлбөрийн Монгол улс хариуцсан захирал. За тэгээ нүүби олон улсын худалдааны төвийн зөвлөх, тэгээ бизнес коуч. За тэгээд англи хэлтэй, япон хэлтэй, төрөлх монгол хэлтэй. За тэгээ Монголд сурсан. За мөн 50-д боловсрол эзэмшсэн ийм хүн байгаа. За тэгээ урилгын маань хүлээд авч оролцож аваад маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр хамгийн анхнаас л нөгөө эхлээс нь эхлэе. Бид чинь манай подкастын зорилго угаасаа мэдлэг түгээж боловсролын үн цэнийг ойлгох зорилготой. За тэгэхээр хамгийн анх та нөгөө сэтгүүлчээр сэтгүүл зүгээр Монголд төгссөн. За сэтгүүл зүгээр төгсчөөд одоо манлайлал технологи шилжих танд юу нөлөөлсөн бэ? Ер нь анх ягаа сэтгүүл зөвлөж болохоор сонгосон бэ гэж үү? Тийм. Тэгээ сүүлд нь ягаа шилжсэн бэ? Нөгөө баг байхдаа нөгөө жирийн хүүхэд байгаагүй. Дандаа юмд л орвол төрүүлцдэг тийм нэг хүүхдүүд эдэн шүү дээ. Заримдаа манайч бүр чи над уралдаанда нэг удаа орохгүй байж болох уу? Бусад хүүхдэд боломжгүй. Нөгөө медалаар дүүрэн металлист гэдэг шиг тийм хүн байсан байхгүй. Тэгээд нийгмийн итгэх их сайтай байсан. Тэгээд багш нарын хэлдгээр ичих булчирхаа байхгүй. Тэгээд нөгөө олны өмнө аяг гал. Тэгээд аав маань хөгжмийн урлагийн хүн болохоор би бас урлагт нийлэн ойр төгөлдөр хуур тоглодог байсан. Тэгээд улс ТV олон улсын уралдаануудад бас ингэ оролцоод ийш тийш айгүйх явдаг гэсэн. Ерөнхийдөө нүүр хагарсан хүүхдээс юм. Тэгээд нүүр хагарсан хүнд чинь нөгөө логикоор юмыг бодоол, тоо бодоол, сух зав байхгүй. Ийш тийшээ гүгээд айгүйх явдаг гэсэн. Тэгээд гүйж явж хагаад сэтгүүл зүй гэдгийг сонгосон. Тэгээд тухайн үед яг нөгөө хэвлэл мэдээллийн эрхчлөө гэдэг бас сонирхолтой төвшөнд очиод маш олон хэвлэл сонин хэвлэлүүд маш ихээр гараад тухайн үед тэгээд дээр нь нөгөө хувийн телевизэд айгүйх нэмэгдэж эхэлжсэн юм байхгүй юу тийм Монголд үндэсний телевизээс гадна UBS 25 өдрөг телевизүүд байдаг. Тэгээд ер нь октоодын дунд нэг юм телевизээр гарна гэдэг нэг юм тренд ерөнхийдөө нэг юм айгүй гоё тийм байсан. Тэгээд тэр одоо трендийг дагаад сэтгүүлч болъё гэдэг ингээд сургуульд ороод тэгээд би 3 дугаар курст байхдаа би ер нь биш юм байна. Би ер нь одоогийнхаар бол маркетинг байхгүй юу? Тэр үед чи маркетинг гэж ярихгүй тий. Одоо юу гэдэг эдийн засагч гэдэг юм эсвэл одоо нэг юм том шүхэр дотор ингээд яг юм нарийн мэрэгжил гэж хардаггүй. Тийм байсан. Тэгээд ийм чиглэлээр л явах хүүхэд байжтэй гэж өөрийгөө айгүй бодоо. Тэгээд энэ нөгөө сургуулийг одоо мэрэгжлийг солиё гэдэг юм ганц хоёр удаа ингээд толгой зурсхийг л орж ирэн штэ. Тэгээд сольж болохгүйгээ мэдчихэж байгаа. Тэгээ очижсэн дуусгах хэрэгтэй. Тэгээ би дуусгаад төгсөөд гэтээ төгсөхдөө одоо хүн чинь сурж байгаа шүү дээ тий. Сурвал сурсан шиг сур гэж тий эмээ загнадаг байсан. Тэгээд сурсан шиг сураад тэгээд төгсөж гараад тэгээ би тэр мэрэгчлэр би нэг ч өдөр цалинтай ажиллаж үзээгүй. Ажлыг гэж бодоогүй гэсчгүй. Тэгээд манай ангийнхан дотроос маш мундаг одоо салбартаа манлайлаад яг л өөрийгөө тэндээс олоод ингээд цааш явж байгаа маш олон хүмүүс байгаа. Гэхдээ би бол хамгийн харамсдаггүй юм бол нэгэнт хүн цаг хугацаагаа зарцуулсан тий боловсрал эзэмших гэдэг нэг байгууллагт очсон тий хам толонтой болцсон тэр сайхан мундаг багш нараас юм сонсцсон юм чинь бас сурсан шиг сурсан дээр тэгээд тэнд сурсан юм чи хараа одоо ингээд яг өнөөдрийн өндөрлгөөс харахад миний амьдралд асар их хэрэг болсон байхгүй юу одоо ном зохиол бичиж जैन контент гаргаж जैन байгууллагын борлуулалтыг авч явж जैन хүн удирдах जैन тий олон нийтийн өмнө байгууллага төлөөлөд гарч जैन за бүр байгууллагч биш Монгол улсаа төлөөлөд дэлхийн тайзан дээр ингээ гарахад тэр сургуульд нөгөө зааж өгсөн тайзны урлаг ярих урлаг бичих өөрийгөө илэрхийлэх цэгцтэй тий бодож сэтгэх тэр бүх юм чинь нэмэр болсон байхгүй тэгэхээр би ерөөсөө энийг буруу мэрэгжил ишгүүрх яг буруу цаг үедээ л таарчихжээ гэж одоо тэгтээ энэ эрдмийг болол би одоо насан туршдаа энэ эрдмээр хоол олж авах юм суурилсан байна тий. Аха. Тэгэхээр яг технологи гэдэг юг хизэнээс тэгээд 2012 оны үе 12 оны ихэнх үедээ 11 12 он ч өөрөө Монгол улс нөгөө гент аягүй бүүн болоод тий уул уурхай цэцэглээл гадны хөрөнгө оруулагч тасрах орж ирэл за тэр үед би Монголда буцаж ирсэн байхгүй гадаад байжгаад тэгэл за уул уурхайн салбарт л орвол хүн юм бэ гэдэг тийм ойлголттой. Яагаад тэгж даад тэгэхээр залуу хүний амьдрал одоо маш олон төрлийн ахуйн хэрэгцээ залуу хүнд байгаа шүү дээ. Юм үзчлээ, нүд тайлчлаа, гадна дотноор явчлаа, зөндөө олон сургууль соёлоор явлаа, гадны байгууллагатаас ажиллаж үзлээ. За одоо болсон гээд ирээд
уулуурхайн салбарт орсон байхгүй. Аа. Уулуурхайн салбарт яагаад орж ирэх нөгөө хэлний гадны олон хэлээр ярьж чадах болохоор ч нэтэнд айгүй хэрэгтэй. Тэгээ ингээ яваадсэн чинь надад ерөөсөө нэг л юм нэг газараа байгаад байгаа юм шиг. Тэр чинь нэг л газараа байгаад байгаа байхгүй. Эндээс үнийн санал ирлээ, ийшээгээ боловсруулаа, өглөө дундаас нь борлуулалт хийвэл явлаа гэдэг чинь нэг юм процессын нэг юм жижиг хэсэг болоод байгаа. Тэгээ эндээс ирээд нэг үйлдвэрийн дамжлага шиг. Гэхдээ айгүй ухаанаа зарцуулах хэрэгтэй дамжлага тийм байгаад надад нэг юм тохон байгуулалт гэсэн үг шүү дээ. Нэг юм гаццсан юм шиг. Би ингээд хөгжихгүй байгаа нь мэдээ. Гэхдээ бол өндөр цалинтай гоё боломжууд байгаад байсан. Тэгээ тэндээсээ нэг өдөр за ерөөсөө болий. Би ер нь нөгөө байнга л өсөд дэвжиж хөгжиж явах хэрэгтэй хүн юм байна. Тэгээ тийм ганцар өөрийгөө олъё гэж. Тэгээд нөгөө ажилласаа гарах өргөдлөө өчөөд LinkedIn дээр одоо би ингээд чөлөөтэй шүү. Намайг ингээд ажлын ярилцлаганд урьж болно шүү гэд. Open to work гэж оролцсон байсан чинь нэг хүн над руу холбогдоод өөрөө мэдээлэл технологийн салбарыг сонирхох уу. Тэг би анх удаа IT-ийн салбарыг анх удаа сонсож байгаа хгүй. Надад ямар ч ойлголт байхгүй. Тэгээд яг сонирхгүй сонирхно. Гэхдээ яг ямар надаар яг ямар ажил хийх нь сонирхолтой байна гэдээ тэгсэн чинь сургалтын менежер хэрэг. Би бодлолтой ахлах хийжсэн өндөр цалинтай байсан хүн чинь юу сургалтын менежер вэ гэж бодоод үгүйгээ хэлцээ. Тэгээд тэгсэн нөгөө хүн маань ингээд айгүй ууггүй бичээд над руу ингээд та ингээд ирээд надтай нэг хэдхэн минут уулзаад үзээч. Би заавал одоо танд энэ ажлыг санал болгох гэсэнгүү те. Хоёулаа зүгээр танилцъя гэдэг. Тэгээ аргандаа ороод тэгээ очиод танилцыг 20 минут уулзахаас уулзалт маань 2 цаг болж байна. Тэгээд тэр байгууллагын ингээд анх би хаалгаар нарж явах тэгээ Microsoft-ийн лого байсан. Дээлгээд компьютер дээр идэх лого байдаг шүү дээ. Тэр лого, би тэр хоёр логоноос өөр ямар ч лого мэдгүй. Маш олон төрлийн ингээд логонууд байсан байхгүй. Тэгээд тэр хүн маш гоё юм яриад энэ IT-ийн салбарын тухай, ирээдүйн хөгжлийн тухай, бүр энэ хиймэл оюуны хөгжлийн тухай хүртэл ингээд одоо бас бараг 8 жилийн өмнө шүү дээ тийм. Ийм болно, ийм гоё ингээд ирээдүй энэ салбарт байгаа шүү гэнгүүт нөгөө санаа нь урваад тэгээ залан багтаа чамаагүй орё гэдэг. Тэгээд тэнд одоо Microsoft гэдэг шинэ юм сурах нь өсч хөгжнө гэдэг дээр тэр нь надад сонирн байгаад шүү дээ. Тэгээд анх IT-ийн салбарт ороод нөгөө олон логоны учрыг олж чадсан. Яг сургалтын менежер орж ирсэн. Яг сургалтын менежерээр ороод сургалт зохион байгуулах гэж байгаа хүн чинь айгүй сайн юм авахж ойлгохгүй бол над руу чинь дандаа юм экспертүүд залгадаг. Тухайн салбартаа бүр мундаг болсон улсууд чинь дараагийн түвшинд гарахын тулд шалгалт өгч байгаа хүмүүс сургалтанд суух гэж байгаа буюу өөрийнхөө хэдэн жилийн өмнө 4 жил сурсан мэргэжлэр айгүй олон удаа сургалтанд суусан хүмүүс дахин сургалтанд суух гэж залгахаар асуулт нь өөр байна тийм. Тэгээ тэр олон асуултнуудын хариултын учрыг олохын тулд би өөрөө эхлээд нам сууж ойлгох хэрэгтэй. Тэгээ тэр олон нөгөө юунууд чинь мэргэжлүүд дээр нь IT гэдэг чинь ийм том салбар те дотор нь ингээл сүлжээ, аюулгүй байдал, админ яасан гэл бүр хідэн салаа мөчөр байгаа шүү дээ. Тэгээ салаа мөчөр болгоны цаана чинь нэг бүтээгдэхүүнүүд байгаа. Эсвэл нэг ийм тодорхой зорилго байгаа. Тэгээ тэр болгоныг ингэж ухаж ойлгож эннийхэн дээр энэ байдаг, эннийхэн дээр энэ гэх. Тэгээ нөгөө хүн чинь асуулт асуунгууд эхлээд нь өөрөөс нь зөрүүлээд асуулт. Хамгийн сүүлд хизээ сургалтын цаасан байж гэдэг. Тэр чинь өөрөө нөгөө нэг төрлийн зайл байхгүй. Энэ хүн яг ямар төвчний хүн бэ гэдгийг мэдхийн тулд хамгийн сүүлд ийм төвчний сургалтанд суусан гэхээр нөгөө модоо гаргачихж байгаа шүү дээ. Нэг юм өчртэй зурцсан байгаа модоо гаргахтаа одоо энэ хүн энд суух шаардлагатай байна гэ. Тэгээд мэдээллийг өгдөг байсан. Тэгээд тэр нөгөө тэгээ маш олон хүнтэй ингээ яриа сурч байгаа чи ерөнхийдөө ингээд дэлхийн IT-ийн салбар гэдэг чинь ийм юм бэ. Мэргэжилтнүүд ингэж хөгжиж дэвшдэг юм байна. Манай Монгол улс нэг ийм хэмжээнд байгаа юм байна. Монгол дотроо эрэгтэй эмэгтэй бас ийм өөрөө юм байна гэх. Бүгдийг мэдчихэж чинь. Бүгдийг ингээд том зургаар дээрээс нь хараад тэгээд хэдэн сарын дараагараас хин ч юу ч асуусан хариулж чадах хэмжээнд нөгөө хотлайн гэдэг болсон баг. Тэгээд нөгөө ажлын гарт ороод борлуулалт ихсээд ирэнгүүт байгууллага маань намайг гүйцэтгэх захирлаар томилоо. Энэ Microsoft юм уу? Зөв зүгээр бүр анханаас Microsoft таныг онилсан байна барыг тийм. Тэгвэл би Microsoft-ийн үүсгэн байгуулагчийн тухай ярих гэж бодсон чинь өөртөө авч үүсгэн байгуулж олгосон байна шүү дээ. Тэгээ Microsoft маань яг Microsoft-ийн партнер одоо Монголд хамгийн анхны партнеруудын нэг. Тэгээд одоо ч гэсэн тэр үйл ажиллагааны явж байгаа. Тэр бол Microsoft компани байхгүй. Тэр миний нөгөө сургалтын менежерээр орсон чинь Microsoft Academy. Тэгээ бид нар 2-3 жилийн өмнө Microsoft гэдэг нэрээ аваад их сургууль байгуулсан. Баггүй найзтайгаа нэлээд. Яагаад тэгэхээр манай салбарын энэ нэрийг аягүй сайн мэднэ. Тэгээд нөгөө IT-ийн салбарын хүний хүүхдүүд IT-ийн болох аягүй дуртай. Тэгэхээр хэнийг сонгох юм? Microsoft-ыг сонгох нь тодорхой тийм. Тэгж бодож бид нар нэрээ өгөж сургуулаа байгуулсан байхгүй. Тэгэхээр одоо бол яг бид нар хуучин Microsoft-ийн компанийнхаа бол академийнхантайгаа маш сайн одоо харилцагч нь болоод үлдсэн. Тэгээд үргэлжил уулзаж ажил юм дээр нь яадаг. Гэтэ одоо бол яг Монголд 3 Microsoft байгаа байхгүй. Нэг компани, нэг академи, нэг гэсэн бол. Зөв. Окей. За. Тэгвэл академид нь ороод
Тэгээ одоо сургуулийнхаа үүсгэн байгуулагч тий. За. Тэгвэл Women in Tech орсон одоо хамгийн анх Women in Tech чинь тэр нөгөө юун дээр сургалтын менежер байж байхдаа би нөгөө эмэгтэй хүмүүс ирж сургалтанд суухгүй байгааг анзаарсан байхгүй. Яг IT тэгээ үзсэн чинь салбар маань өөрөө их хүнээс их идэвхтэй байхыг шаарддаг. 2 жил тутамдаа зарим салбарт бол 2 жил тутамдаа шалгалт өгч өөрийгөө баталгаажуулж явах хэрэгтэй. Жишээлбэл одоо томоохон санхүүгийн байгууллага дээр арталтанд хэрэгжилж байгаа нээлттэй хийх систем байлаа гэж бодоход тухайн систем апдейт хийгдлээ тий. Өөрөө цаанаас апдейт хийгдэх үед апдейт хийсэн тэр хувилбар дээр ажиллаж чадах инженерүүд байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр инженер чинь дагаад өөрөө системээ дагаад өөрсдөө апдейтэд буюу чадварчих хэрэгтэй болчиход шүү дээ тий. Тэгээ энэ чадварчих хугацаа чинь нэг ойролцоогоор 2-5 жил байхгүй. За тиймгүй чи эмэгтэй хүн ажилд орлоо дундуур нь хүүхэд гаргалаа гэртээ 2 жил суухтал нөгөө апдейтэд буюу чадваржуулах тэр чадварчих тэр юмнаас хоцрохоос гадна ажилтайгаа үлдэгч гэдэг юм те. Тиймэрхүү зөндөө олон асуудал тулгардаг болохоор эмэгтэйчүүд өөрсдөө хөрөнгө оруулдаг юм байна. Байгууллага нь бас зарим тохиолдолд дэмждэг юм байна гэдгийг анзаараад тэгвэл тэгээ дээр нь ингээд өөрсдөө яг ийм байдалд ороод ирэнгүүт чинь манай салбарыг сонирхож орж ирэх охтын тоо буурна. За энэ өөрөө дэлхийд дахнаач гэсэн энэ охтын тоо хамаагүй бага байдаг. За дан IT гэхгүй ер нь математик, технологи, инженерчлэл те шинжлэх ухааны салбарыг бол сонгож орж ирэх охтын тоо хөвгүүдийнхээс харьцангуй бага байгаа нь өөрөө энэ нөгөө юм хиймэл дүр зураг ба шүү дээ. Охиж чадахгүй, хөвгөж чадна гэдэг юм. Энэ бүхэнтэй ингээд бүр цогцоор ингээд холбоотой болоод байгаа юм гэдгийг анзаараад тэгээд Монгол нөгөө Women in Tech Mongolia гэдэг анх байгууллаа явж байгаад 2019 оноос хойш байгуулж явж байгаад тэгээд дэлхийн хөдөлгөөн байдгийг мэдээ. Тэгээд дэлхийн хөдөлгөөн чи бид нар 2019 онд байгуулагдсан баг. Дэлхийн хөдөлгөөн 18 онд байгуулагдсан баг. Тэгээд хөдөлгөөнийхөө нэг хэсэг болъё гэд тэгээ хүсэлтээ өгөөд Монгол chapter гэсэн. Зөв. Одоо энэ Монгол дахь юунд байгууллагт нь хэр олон эмэгтэйчүүд байдаг? Тэгээ одоо манай салбарын бүгд л мэднэ, бүгд л одоо зохиож байгаа арга хэмжээ юмд тодорхой хэмжээгээр гар бие өгöd явдаг. Тэгээ энэ маань өөрөө нөгөө би аягүй олон ажил зэрэг хийдэг боловч надад цалин өгдөггүй ганцхан ажил юм байхгүй. Тэгээд цалин өгдөггүй ажилтаа хамгийн их цагийг манай авдаг. Тэгээ бид нар ч гэсэн тэрэндээ их дуртай. Зөвхөн би биш. Манай салбарын эмэгтэйчүүд бүгд дуртай. Дуртай ивэл хичээл охтод хичээл заан, дуртай ирж хиний чамаагүй тэр тайзан дээр энэ сэдвээр яриад өгөөч гэхээр дуртай ирж ярьцгаадаг. Тэгээ өөрсдөө бүгдээрээ бид нар нөгөө хүрээлэл аягүй сайн мэддэг, дээр нь орчин аягүй сайн мэддэг учраас бид л ингэж хөдөлж дуурахгүй болохгүй гэдгийг мэддэг болохоор яг ингээд дэмжиж ардталт маань асаалтаа тангаш ажиллаж байдаг маш олон эмэгтэй. Зөв. Окей. Сая нөгөө анхны ярьсан яриан дээр анхнаасаа л юм яриа охин байсан байна тий. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлийн одоо боловсруулах хүмүүжил талаар жоох ярихад одоо аав ачаар нь яаж анхнаасаа бүр дэмждэг байсан бэ? Ийм гоё өөрийгөө илэрхийлэх чадвар, ийм гоё ярианы чадварыг дэмжихгүй шүү дээ бид нар. Манай гэр дотор чинь нөгөө гэртээ тогтдоггүй нэг хүүхэд, гэрээс гардаггүй нэг хүүхэд байхгүй. Манай 2 хүүхэд байхгүй. Тэгээ би болохоор ерөөсө гэрт хизээч байдаггүйсэн хүүхэд. Гараал алга болчихно. Тэгээл орой нэг шөнийн бор хоногт орж ирдэг. Манай дүү болохоор ингээд гэрээ цэвэрлээл, ном уншаал ингээл нүүрс түлээгээ бэлдээл гэртэл байж идэг ерөөсөө найз нөхөд байхгүй гарч ордогчгүй тийм одоо ч их тийм байна. Эсрэг тесрэг. Тэгээ нэг нь гэртээ байгаад тахар чи нөгөө хий чи нэг өгүүлэхгүй шүү дээ. Яаж та гэртээ байгаа нь их сайн хүү байхгүй манай чи их сайн залуу. Тэгээ ингээ байгаад тахар чи нөгөө хин яахгүй. Тэгээ дээр нөгөө ч нөгөө суусан цэцнээс явсан тэнэг дээр юм болохоор яваад ахаараа бас нэг юм олж ирээд шүү дээ. Тэндээс энэ тэнд уралдаан тэмцээнд ороод ч юм уу ингээ нэг юм болоод байхаар энэ ерөөсөл ийм заяатай байна гэд намайг ингээд орхиод ерөөсөө л ингээ өөр аваад явах хэрэгтэй хөхт юм байна. Тэгэхээс хайхтар ингээл дэмжээл одоо би санд намайг жоохон багт ингээл хүүхдүүд ирэл концерт юм юмд оролцоол ингээл яж хахад аав ээж мэж ингээл бууз цаймаа бэлдсэн хоц нарын барьцсан зогсож идэг. Манай аав ээж хизээч тэгэж хатал зогсохгүй баг нөгөө юм юмдаа төрүүлээд ирсэн байхад гэсэн. Тэгээ нөгөө тийм байсан ч гэсэндээ нөгөө найз нөхөд эргэн тойрны хүрээлэл чинь бүгдээр л яг л над шиг хүмүүс байгаа шүү дээ. Бид нар дотор ингээ хүн болсон байхгүй. Яг одоо ингээд өөрийнхөө хүүхдийг ингээ харахаар яалтгүй одоо нийгмийн ч өөр ингээд эцэгхийн дэмжлэг аюул хэрэгтэй байдсан байна. Тэгээд заримдаа бид нар ч одоо сая хэллээ шүү дээ их сургууль байгуулсан байна. Зөндөө олон ажлууд ингээ зэрэг хийхээр би ингээд өөрийнхөө хүүхдтэй чанартай цаг гаргаж чадахгүй тэрэндээ ингээ зөвлөж чадахгүй аюул гимшээд тэгэл хөөх юмтас та ийм ээжтэй болчдаг гэх. Өөрөө яагаад тэгээд нөгөө хөөх миний охин ч гэсэндээ нэг амир ээж тэгсэнгүйгээс бас тийхгүй. Тэгээ надтай таарсан нөгөө яг л надад таарсан хүүхэд байгаа. Асар их анхаарал шаарддаг ч юм уу эсвэл тийм хүүхдтэйсэн бол надад хэцүү байх бах.
гэж одоо тэгээд яг л бурхан яг за энийн чамд илүү өгч энийн жоохон дутуу өгч за дараагийн чинь тэг үр хөвгттэй бол энийн жоохон дутуу өгье энийн жоохон илүү өгье гэдэг маань өөрөө бид нар одоо энэ наснда ирчгээ сурах хэвээр юмтайгаа хамт ирдэм байх гэдгийг амьдралаараа ингээ батлаад бурхандаа баярлалаа. Тийм байна тий. Зөв. Тэгвэл бүр анханасаа л төрөлхийн гэдэг юм уу тий. Би тийм салхи шиг хүүхдээсэн байхгүй юу. Ээж намайг гэдэг. Манай дүүгийн хүүхэд бас одоо яг тийм байхгүй юу. Ерөөсөө ингээд суудаг хүүхдүүд ингээ хөөрхөн сууж идэв шүү дээ тий. Тэр ерөөсөө суухгүй ингээд нүдний урдургүйгэж сайран толгой эргүүлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ одоо хинийгээд өрөөсөн юм бэ гэсэн чи чийл юм байсан шүү дээ. Өө чи миний өрөөсөн дугуй шүү дээ. Тэгвэл та анханасаа тийм байсан байна. Би таныг хараа анх уулзаад ямар гоё эмэг төстэй яриатай юм бэ гэж харж ирсэн байхгүй юу. Тэгээ гэр бүлээс нь одоо ээж аав нь үлгэр ярьж өгдөг ч юм уу ном уншдаг ч юм уу тийм дадлаа нөө гэж асууж байгаа тэр байхгүй. Яг нөгөө айл болгонд бас чиг манай аав ээжийн үед боловсролыг хэрхэн үздэг тий одоо нэг нийтийн төлөө нийт нэгийн төлөө гэдэг байсан ч гэсэн айл болгон номтой тухайн үед чинь Монголын зохиолчдын номыг их дэмжиж тий одоо бүр тэнд ингээ хороо хүртэл ажиллаж олон нийтийг гэрүүлэх тал дээр их ажилладаг байсны үр шимээр манайх чинь сайхан номын сантай, нагацсих бас том номын сантай тийм байл. Тэгээд өөр одоо хийх юм байхгүй юм чинь ном уншдаг байсан. Ном л уншин. Ерөөсө гэрт суун одоо гадаа цагаагаар муу бол би гараад хайчих вэ тийм. Тэгээд гэрт байх зүйл зуны амралт эсвэл одоо гэрт байх үед бол өстой мөнхийн ном шиг байсан болохоор нөгөө хэл яриад цэгцрэгч гэдэг юм эсвэл үгийн баялаг бол номноос л гарч ирэх байхгүй. Тийм байна. Тэгвэл хоёлаа энэ англиг хаан сурсан бэ? Одоо таны саяны яриагаар бол шууд баг төрөлхийн англид болол төгсөөл олон улсын байгууллагад ажиллаад явж байсан тийм. Тэгэхээр хоёлаа англиэл сурсан туршлага гэвэл англи хэл чинь яг тийм хөдөө бүгдээрээ л адилхан шүү дээ тийм. Бүгд нэг өдөр орос хэл үздэг байж байгаа. Аль цаа маргаашнаас бүгдээр англи үзье гээл тийм. Тэгээд байж хагаад хотод шилжиж ирээд эмээгээд хагаад бид нар хотод шилжиж ирээд тэгээд өөр тийм яг хэлний сургалттай сургалт намайг оруулаад тэгээд нэлээд тэнд зөвшөөрсөн гайг болсон. Тэгээд нэгэнт ингээд нэг юм ойлгож штэ энэ хэл гэдэг чинь өөрөө structure буюу бүтцэн юм байд юм байна. Ингэж өөрийгөө илэрхийлдэг юм гэдгийг ойлгочхоор бусад хэлнүүдийг авахд аюу амралтчдаг байхгүй. Одоо тэрийг би яг юун дээр аюусаа ойлгоод байна гэхээр охин дээр аюусаа ойлгож байгаа байхгүй. Миний охин чинь жоохондоо нөгөө гадаадад цэцэрлэгт байсан. Гэхдээ гэртээ ирээд эмээтэйгээ ямар ч холцгүйгээр цэвэр монгол хэлээр зөв ингээ ярьцдаг. Багш дээр очиод эсвэл гадагшаа цэцэрлэгтэр очихороо англиар яриад идэв. Тэнгүүч ингээд хоёр зэрэг ажиллаад штэ дахин тий. Тэгээ 3 дахь хэл дээр орж ирээд ингээд тэнгүүд ямар ч асуудалгүй орж ирд юм бэ. Тэгээ би ер нь хүүхдүүдийг их багаас нь гадаад хэлний мэдлэг хэцэгцтэй өгч юмэр юм байна. Оройтхгүй. Тэгээ хажууд нь монгол цустай эмээ ялангуяа эмээ өвөдөө байгаа хүүхд бол монголоор маш сайн ярьдаг. Тэгэхээр монгол хэлээ байхгүй болгочихгүй гэж гисэн айдас бол аав ээж нь л алтаа байхгүй юу. Хүүхдтэйгээ харьцахгүй ярихгүй байгаа болохоор нөгөө ярьдаг юм YouTube байхгүй. Тэгэхээр чинь хүүхд холино. Тэгээ манай хүүхд монголоор ярьж чаддаг. Манай хүүхд англиар хэлд орсон. Би тэрийг бол айгу гажууд л гэж хардаг байхгүй юу. Буюу би хүүхдтэйгээ огт харьцдаг штэ гэдэг. Айгу гоё юм үгээр хэлээд эсвэл хүүхд нь зургаттайгаа яриад байдаг. Тэгэхээр хоёр өөр болчиход байгаа сте. Нэг нь маш цэгцтэйгээр тэр одоо мэдлэгийг эрдмийн түвшинд авах. Нөгөөх нь зүгээр хаягдаж, ганцаардаж харилцааны дутагдалд ороод авах хоёрын хооронд ялгаа байдаг байхгүй. Тэгэхээр энэ ялгааг аав ээжүүд айгу сайн ойлгоод ингээд анхаарал эхлэх юм бол хүүхэд тэр жижигэн тарих, тэр цав цагаан цаас ч юм бол айгу гоё авдаг. Тэгээд одоо ингээд манай охин чи миний заримдаа англиг засна би тэгээд өмнө хэлдэг байхгүй яах те ээж нь тэгээд ямар чам шиг хар багасаа аав ээж маань хөрөнгө оруулаад тийм боломж мууж автман байсангүй те чам шиг ямар унган багаас чинь англи хэл дээр номнууд ингээд урдч өрөөстэй байж хаад уншиж хүн болсон биш те ээж нь алдах юм байлгүй байхгүй. Зөв. Тэгэхээр та яг л хотод ирээд тэгээд өөрөөрөө сурсан гэсэн үг юу юм. Тийм тэгээд ихтэй сургуульд оронгууд чинь нөгөө гадаад хэлний сургуулиас ирсэн хүүхдүүд чинь бүр ингээд арчаад та нар баг англи өмнөөс хойш үзээд хэрэггүй. Яг тэгэхээр бидэн дотор чи ABC-г ч мэдгүй хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээд тэдэрт анхаарал бид нар ингээд хаягч байхад одоо тийм болцоо байхгүй шүү. Тэгээд яатсан байж байгаа л тэгэл борцорх ирэл нөгөө friends чи үзэл. Тэгвэл өөрөөрөө лаг сурсан юм шүү. Би таныг бас ямар гоё дуудлагатай юм бэ гэж харсан. Тийм үү. Намайг хүмүүс чинь хатуу матуу гэл загнаад суучлаар загнаад. Ямар мууханаа аялгаа засмас гэдэг. Би гэхдээ аялгыг би бол баялаг гэж хардаг байхгүй. Энэ намайг илэрхийлэх юм байхгүй. Бид нар хязгаарч орс хүнийг very hot water гэж хэлдэг. Шалдаггүй үстэй тийм орс хүн англиар ярьж гэн гэж боддог. Тэгээ би тэрийг бол баг ингээд
энэ хүнтэй орсоор ирэл ямар гоё орс хэлээр ярих бол даач гэдэг юм үү тэгж боддог байхгүй. Тэгэхээр аялгыг бол айхтар тэгж зөвшөөрүүлэхэд анхаарлаа хандуулахынхаа оронд эсрэгээр нь тэр аялга дээр зарцуулж байгаа цаг хугацаагаа олон ном уншихад зарцуулчих юм бол ерөнхий мэдлэгэнд хэлээд аягүй гоё болох юм. Тэрийг би ерөөсө проблем гэж боддог байхгүй. Хятадаар ч ялгаагүй. Одоо Мексикэнд байж байгаа урагшаа юм уу 50-д ч найзуудтайгаа ярихаар манай найзууд намайг шоолоо л эхний цаг шоолдог байхгүй. Тэг би айгүй хурдан ярьдаг хятадаар. Гэхдээ айгүй алдаатай ярина. Тэгээ өнөөдөр чинь эхлээд нь засдаг байхгүй. Тэр сүултээ засхаа байлаад сүултээ бүр дунд нь оронгууд чинь нөгөөдөл чинь угаасаа л миний найз ингэж ярьдаг. Тэгээ энийг ингээд авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд нөгөөдөл чинь ингээд эвлэрээд тэгээд аваад тэгээд нөгөөч чинь 7 молоо ханчингууд өөрөө зүгшрээд байгаа. Зөв. Тэгэхээр юмнаас бол нэг айгаад их зүйл байх. Сая бас яриандаа дурдлаа нэг олон улсын байгууллага гээд тэрний талаар ярьж болох уу? Тий, одоо гадаадд чинь нөгөө юу гэдэг вэ? Ер нь та төгсөөд хаацсан би одоо гадаад гээд айгүй олон ярьж байна. Төгсөөд би чи Японд байсан, Тайванд нэг хэсэг байсан, Малайзд аягүй олон жил байсан. Тэгээд нэг юм олон соёлтой, олон хүмүүс амьдардаг нийгэмд очиод ирэхээр чинь миний Японоор ярьдаг байна уу, хятадаар ярьдаг байна уу, англиар ярьдаг байна уу тэднэрт ерөөс хамаагүй байхгүй. Яа тэгэхээр тэр хүмүүс чинь дор хаяж 3 хэлээр ярьдаг болсоод шүү дээ тий. Гэрийнх нь нэг хэл өөр, одоо ажиллаараа ирж байгаа нэг хэл нэг өөр. За эсвэл бүр одоо эмээ өөтгөө ярьдаг аялга нэг өөрч гэдэг юм тий. Тэгээ тийм болоод ирчихэр чинь би бол очисон бүх газараа байгууллага гэж хэлэхгүй олон улсад ажилласан гэж хэлэх дуртай. Яа тэгэхээр тэр нөгөө байгууллага гэдэг бол нэг өөр хэрэг. Тэр чинь нэг юм тодорхой бүтцэд хүмүүсийг оруулаад чи энэ захирагтан гэдэг нэг юм зургийн зураад өгч шүү дээ тий. За тэр бол нэг юм хүнд туршлага гэж байж байгаа бол одоо жишээл 10 ширхэгтэй цусмдэлтэй пицца байлаа гэж бодоход нэг л цусм байхгүй юу. Гэтэл бусад юм хүн хаан сурдаг вэ гэхээр гарч аваад хоол идэхтэй хүүхдэд цэцэрлэгтэй хүүхдэд татраа төлөхтэй ч гэдэг. Тэгээ виза сунгуулахтаа сурдаг байхгүй юу. Тэгэхээр би энийг нөгөө байгууллага гэхээсээ илүүтэйгээр нөгөө гадаадад ажиллаж байсан гэдэг утгаар аюул сайн. За тэгээд энэ юм чи өөрөө нөгөө туршлага болоод ирэнгүүт хүнтэй харилцах урлагт хүн сурна тий. Тэгээ буцаад Монголдо ирэнгүүт чинь харилцааны түвшинд арай өөр харагдаад эхэлнэ. Хүмүүс боломж байна уу? Одоо ингэ сайхантай яаж хамтарч ажиллах вэ гэдэг юм уу тий. Боломж харна. Хамгийн сүүлд одоо энэ нэгдсэнсээ байгуулгын Монголд хэрэгжиж байгаа хөтөлбөр дээрийг аль биесээр зөвлөхөөр орж ирээд ажиллаач гингүүт нөгөө тэнд нөгөө гадны улсад хүүхдэд цэцэрлэгт хүргэж өгч татвар төлж тий ажил хийжсэний тэр гавьяа чинь гарч иж байгаа байхгүй яа. Тэгэхээр Монгол хүний сэтгэж байгаа ямиг өөрийнх нь тэр хүний хэлээр өөрт нь ойлгуулад буцаага хөрөнгө оруулалтыг татаад ч гэдэг юм тий. Буцаага тэр боломжийг эндээ авчрах нь өөрөө тэр олон улсын гэдэг юм чинь гол мэн дээ. Зөв. Зөв. Окей. За тэгвэл хоёлаа нөгөө бизнес коучор одоо сертификаттай гэх юм уу тий коуч болсон. Тэгэхээр яг энэ бизнес коуч гэж юу хэлтийн ямар байгууллагаас тий энэ тодтголыг авсан. Нөгөө коуч гэдэг юу чи их инээдтэй хэлсэн юм аа. Манай Хампасофт нөгөө яг ковидын үеэр яг ковидын өмнөхөн бид нар хүүхдүүдэд зориулсан кодингийн сургалтууд хийж эхэлсэн байхгүй юу. Тэгээд хүүхдүүдэд сургалт зориулсан сургалт гэхэр чинь тоглоом дээр суурилсан сургалт болох хэрэгтэй байхгүй юу. Тэгэнгүүт биднэрт хамгийн энгийн одоо Roblox ч юм уу Minecraft гэдэг яг нэг юм цаанаа манаатай ойр байж болох компаниудын бүтээгдэхүүнийг сурчлахаас өөр аргагүй боллоо шүү дээ. Тэгээ Microsoft-ийн Minecraft дээр бид нэг сургалт зарлаад ингээ явсан чинь маш олон хүүхдүүд хандаад ирэхээс гадна тэн дотор ингээд яг л манай салбарын хүн ингээ харагдаад байгаа байхгүй тэр нэг 11 настай хүүхдэд манай салбарын хүүхдэд харагдаад ирээд тэгээ тэрийг ингээ аав ээжд ингээ ярилцаад ингээд нэг аав ээж нь ингээ нэг сайхан багш нар хүүхдэд авчиж зөвлөгөө авч айгүй гоё юм ингээл тэгээ дараагийнх нь ингээл сүултээ бүр ингээл намайг ч нөгөө хүүхд мэрэгжилд сургадаг багш байгаа. Уг нь би ч нэг гүйцэтгэх захирлын ажлын уг нь тэнд хийгээд байгаа шүү дээ. Тэгээ байж байгаад нэрээ яг энэ чиглэлд юм мэрэгсэн credential дэлхий дээр байд юм болов гэж хайсан чинь олон улсын coaching federation гэж байгууллага байд юм бэ. Тэрний албан ёсны сургалтыг манай Монгол улсад анх удаага PwC гэдэг нь те дэлхийн аудитын 4 том компаниудын салбар манай Монгол гэдэг. Тэр салбарын академи ингээд явуулах юм байна гэдгийг мэдээд тэгээ тэнд очиж сургалтанд нь бид онлайнаар 6 сар сууж байгаа. Тэгээд Польш руу шалгалтаа өгөөд тэгээд эхлээд нь шалгалтаа өгч тэнцэж байгаа юм чинь олон 100 цагийн хичээлээ хийсэн баталгаагаа үзүүлнэ. Тэгсэн чинь ийм credential дэлхий дээр байд юм байна гэдгийг мэдээд тэгээд тухайн байгууллагаараа дамжуулаад тэр нөө credential авах буюу одоо цол юм уу да тэр авах шалгалтаа өгөөд тэгээд тэнцээ шалгалтаа авчихсан байхгүй. За тэгээд эренгүүт чинь
өмнө нь ингээд хамаа намаагүй зөвлөгөө өгдөг байсан байх нь шүү дээ. Танаа хүчтэй. Үнэхээр юм лог сэтгэл айгүй мундаг юм аа. Хүүхдээ математик физикээр явуулвал ямар вэ гэдгээс бол яг тийм олон улсын кредитжилтэй тэр олон цагийн хичээлийг үзээ. Тэр хүнд шалгалтыг даваад гараад ирэнгүүт чинь би хүнтэй ярихдаа энэ талаас нь ярих хэрэгтэй байна. Зөвлөгөө өгч хамаагүй болохгүй байна. Өөрөөр нь өөрийг нээх хэрэгтэй байна. За эсвэл өөрт нь боломж байгаа гэдгийг тойрон утгаар авирт нь аягүй сайн ойлгох хэрэгтэй байна. Давтамжтай уулзах хэрэгтэй байна гэдэргээд нэг юм мэрэгжлийн юмнуудыг мэдээд тэгээд олон улсын коучинг федерашн гэдэг байгууллага байгаа. Тэр байгууллагын одоо яг кредитчлийг авсан цөөхөн монгол хүмүүс юм. Зөв. Тэгээд эн чинь ингээ яваад тэгээд тэрнтэй одоо яг тэр нөгөө сурж авах хугацаанд бас ингээд би нэг юм сурж байгаа юм чинь бас өөр ингэсэн хүнд үзүүлдэг гарын авлах даалгыг гэдэг ном ирээдүйд үнэтэй мэрэгчлүүд гэдэг ном гаргаад тэр маань яг намайг төгсөж яхад зэрэг хэвлэлтээс гарч ирсэн. Тэгээд мэрэгжил сонголтын чиглэлээр нэлээд явж байгаа. Тэгээ энэ маань ч гэсэн нөгөө нэг их сурвалж байгуулахад аягүй их нөлөөлсөн байхгүй. Энэ хүүхдүүд чинь хөрх ийм мундаг байж байгаа. Яг энэ мэрэгжлийг сонгоё гэдээ ороод ирэнгүүт Монголд хангалттай сургуулиуд байдаггүй юм байна. Хоёрдугаар тийм хангалттай контентууд, хангалттай багш нар байдаггүй байна гэдгийг мэдээд тэгээд одоо алин болгон хүний гуйгаалтай чинь нэг манай тэрнийг нэг тэгээд өгөрө гэж яхах хооронд бүгдээрээ нийлээд нэг бакалаврын зэрэг болох сурвалж байгуулсан ямар вэ гэд тэгээд 2-3 жил төлөвлөж байгаа бид нараа хөрөнгө оруулалт хайгаад. Тэгээ бизнес коучороо тэгвэл ажилласан хэрэг төрслөг байгаа вэ? Тэр талаас ярьж болох. Зөндөө. Одоо энэ нүб дээр явж байгаа хөтөлбөр бас яг бизнес коуч байхгүй юу? Яг одоо бизнесээ дараагийн түвшинд гаргах буюу экспортод Монголын бүтээгдэхүүнийг гаргахад энэ дээр анхаарч ажиллах вэ гэдэг дээр коучлаад явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ компаниуд дотор чинь дөнгөж стартап өчтөрхөн байгуулагдсан компани ч байж болно тийм 3 жил болсон компани ч 30 жил болсон компани ч байгаа. Тэгээд бизнес коуч гэдэг нь одоо энэ коучинг үйлчилгээ гэдэг чинь ерөөсөө чиглүүлэх үйлчилгээ байхгүй юу? Яаж одоо бизнес нь яг хаана очиж гацчаад байна? Ямар чиглүүлэх хэрэгтэй байна гэдгийг эхлээд мэдж байгаа. Дараагаар нь одоо чиглүүлээд таск даалгавар өгөөд өөртөө сайн ярилцаад өөр нь өөрийнх нь замыг олуулаад явуулсан байхгүй. Тэгээд энэ дотор чинь орж ирээд өөрийнхөө нэгдүгээр гацсан одоо ерөөсөө дийлэх бизнесүүд болиё гэдэг ганц шалтгаалч нь гацалт байхгүй. Хэдийгээр бид нар татвар элдв юмыг буруутгаж байгаа ч гэсэндээ тэр байгуулалт төлөх ёстой. Таалагдахгүй бол тэмцэх ёстой тий. Үнэхээр тэмцэждэггүй бол үргэлжлүүлээ хийхгүй болохгүй цаана 10-20 үнэтэй компани байж байгаа тий явах ёстой ч гэдэг юм. Тэгээ ийм гацалтынхаа үед аягүй хэрдэг. Гацалтынхаа үед ирээд чиглүүлэхтэйгээр 3-6 сар хамтарч ажиллаад ингээд ирэнгүүт бас өөрчлөлтөөрөө басаад ядаж өөрийгөө ойлгоод байж таа яг чинь бизнесийг хийж байгаа билээ гэдгээ бас ойлгоод за эсвэл юуны төлөө хийж байгаа билээ. Эсвэл анх юу нь яг чинь нэг эхэлсэн гэдгээ коучтэй суух үед хүн эргээд нөгөө санаа нь ойлгоно. Тэгээд зарим нь бол үнэхээр энэ бизнесийг хай гэдэг шийдвэрийг гаргадаг. Үйлчлэл авсан дараагаар бараг тэр нь ч өөртөө зөв тийш шулуухан байх үн бас байна. Тэгэхээс биш бид ингээд зөвлөөл одоо чи өнөөдрөөс эхлээд санхүүгийнхаа тайланг ингэж гаргаарай гэж зөвлөх боломжгүй байна. Зөв. Тэр бол жинхэнэ нөгөө менторуудын ажил, консалтант буюу зөвлөхүүдийн ажил байхгүй. Мэргэсэн. Яг тэр тухайн чиглэлээр нь хүмүүс нь хэлэх нь шүү дээ. Тэгвэл энэтэй холбоотой таны хувьд байгууллагын засаглал муу байгааг тэгээд яаж харж болох вэ? Хамгийн энгийнээр тухайн компани. За ер нь энэ удирдлага нь компанийн нь бүтцэн нэг юм муу байгаад байна. Энээс болоод байгаа юм байна да гэдгийг хамгийн анх. Тэгэл байгууллагын хүмүүстэй ярил ер нь бол байгууллага них бүтцээсээ болоод тамбар нэгж бол бараг байхгүй. Байгууллага хинээс бол тэгэхээр байгууллага соёлоос олдог байхгүй. Байгууллага соёлоосоо болохын нэг том зүйл чинь захирал. Үүсэх захирлын хандлага. Маш сайн хүмүүсийг ч хөөж явуулж чадна. Эсвэл одоо маш сайн хүмүүсийг тогтоогоод аваад үлдэж чадна. Ер нь бизнес явна гэдэг чинь өөрөө хүн шүү дээ тий. Хүнтэй харилцах урлаг байхгүй. Тэгээ байгууллагын засаглал муу байгаагийн шинж бол дотор хов их болно. Би бинийгээ их ярина. Бүтээмж за бүр бүтээмжийг бол яриад ч хэрэггүй. Үр бүтээлгүй цагийг амттай их өнгөрөх туртай болно. Эсвэл одоо эдгээр энэ ажлын 8 цагийн доторх хүрээний яриа яригдж байгаа ч гэсэн ажлаас гадуурх олон хэрэгтэй хэрэггүй юмнуудад хүмүүсийг дууддаг ч байт юм, архитан цогтурдаг ч байт юм тий. Эсвэл одоо гэр бүлдээ зарцуулах хүн цагаас нь хумсалдаг ч байт юм тий. Энэ бүх юм чи өөрөө байгууллагын муу засаглалд орох байхгүй. Тэгэхээр ер нь байгууллагыг харъя гэвэл захирлын ингээл хараа захиралтай л хийдэг үсэлүүд үзтгэл ойлгомжтой. За энэ хүний дорч ийм хүн тэсгэд хэцүү юм байна да гэсэн хүн байдаг бол энэ хүнийг яагаад ингэж олон хүн тойроод те нөгөө загас ихтэй нууранд яадаг те зам ихтэй нууранд яадаг гэдэг шиг олон хүн ингэ тойроод байгаад идэм бэ гэдэг нь шалтгаан нь өөрөө захирлахгүй. Тэгэхээр сайн засаглалыг тогтооё гэдэг нь өөрөө захирлын өөрөө хандлага. Хоёрдугаарт
ингээ сайн захиралтай болчиход ирэхээр нөгөө захирал байхгүй бол ажил явдаггүй болцдог. Захирлыгаа л хүлээгээд идэв. Тэр чинь хоёр шалтгаантай. Нэг нь их муу захиралтай, нэг нь эсвэл их сайн захиралтай байхгүй. Тэгэхээр захирал яах ёстой вэ гэхээр байхгүй үед систем өөрөө ингээ дараа шүрдэн таараад эргэж явах ёстой тий. Нөгөө цагийн зүг шиг эргэж явах ёстой. Юмыг өөрөө их ухаалгаар тэнд тийм одоо орчныг ухаалгаар бий болгоод явах нь өөрөө захирал хүний өөрөө болчиход байгаа тий. Тэгэхээр захирал хүн чинь хэцүү хөрхий. Бүх хүнийг анхаарна би бол захирлаа цэцэрлэгийн багш гэдэг байхгүй. Бүх хүн орж ирж байгаа юм хэлнэ тий. За харилцагчид гомдол хэлнэ. Хамтарч байгаа хүмүүс бүгд гомдол хэлнэ. За багтаа магтахгүй дээ тий. За тэгэл тэр бүх хүний гомдлыг ингээд тайлна, ойлгоно, залруулна, засна, авч явна. Нэгнийх нь одоо унцхад өвдгийнх нь шороог нь гөвөд босгож байгаа бол нөгөөх нь хойноос нь өшөглөөд урагшлуулах шаардлагач гардаг юм уу тий. Тэгээ үнэхээр бизнес хий гэж бодож байгаа бол захирал болъё гэж бодож байгаа бол надад ийм манлайлах ур чадвар ч гэдэг юм уу эсвэл бусдыг чиглүүлэх ур чадвар байгаа юу гэдгээ бодож байгаа бизнес хийхгүй бол нөгөө явсараад өнөөх нь засаглалын алдаа юм шиг харагдаж байгаа мэт боловч захирал хүний л алдаа гэдэг. Захирал дээр ихрийгээ буудаг байхна тий. Тэгээ одоо ингээд таны туршлагаас ингээд харж байхад ер нь энэ одоо стартап эсвэл энгийн хувийн жижиг компани эднэрийн удирдагчдын одоо захирлуудын гаргаж байгаа хамгийн том алдаа юу вэ? Одоо энэ унахад яг дийлэнхтэй манай Монголд ажиглагддаг юм нөгөө төлөвлөгөө гэдэг юм байдаггүй юм байна да. Төлөвлөдгүй юм байна. Төлөвлөнө гэдэг чинь өөрөө том зургаар нь харна гэсэн. Юмыг том зургаар нь харахыг бид нар стратеги гэж нэрлэдэг тийм. Төлөвлөдөхгүйгээс болж асар их боломжийг алддаг байхгүй юу? Эхлээд төлөвлөхгүйгээс болоод өвдөг шороод нь тий. Тэгээ өвдөг шороодод унтсан хүн чинь тэр тэнд байгаа гоё юмыг хөвтцсэн байгаа юм чи харахгүй шүү дээ. Тэгээд мөлхөөгөөр урагшлах гэдэг шүү дээ. Унтсан юм чинь. Тэгэхээр маш сайн төлөвлөнө гэдэг бол маш бат бэх шатыг өөртөө бий болгож байна гэсэн үг байхгүй юу? Сая өнгөрсөн 12 11 сар бол олон байгууллагын төлөвлөгөөний сар. Иргэжил бид нэр хэдэн төгрөгийн борлуулалт хийх ёстой. Хүний нөөц төр хэдэн хүн нэмж авах ёстой. За эсвэл бүр хэдэн хүнээр оронтойгоо цомгдох ёстой. Иргэжлийн дараа одоо 3 иргэжил гэхэд одоо бидний үндсэн манай компани маань 10 жилийн дараа тэнд хүрэндээ гэсэн зорилгын хэдэн хувийг хийчихсэн байх ёстой юм бэ гэдгийг харах ёстой юм чинь болчиход байна шүү дээ. Гэхдээ харамсалтай нь одоо ингээд уулзаад явж байгаа зарим жижиг бизнесүүд дээр очихоор бүр за тэр 3 5 жилийн дүүрсэн хэрэгтэй. Ер нь 2026 онд юу хийх нь маш тодорхойгүй. Зүгээр одоо цахилгаан орж ирвэл хийн. Орж ирэхгүй бол одоо зээл авна. Гэдэг юм уу тийм нөхцөл байдалтай байгаа даа. Гэтэл зээл гэдэг зүйл чинь алив зүйлийг за чи их сайн bin шүү. Одоо үргэлжлүүлээ сайн байгаарэ гэдэг юм болохоос биш чи хүмүүсийнхаа цалинг тавьчихдгаа болсон юм. Одоо тэгвэл чам зээлвч гэхгүй үстэй тий яаж ч бодсон. Тэгэхээр бизнес хий гэж бодож байгаа бол эсвэл жижигхэн бизнестэй би нэрээ цаашаа яйдаа гэж бодож байгаа бол тэнгэрийн юм шиг төлөвлөгөө эхлээд гаргаад үз. Бодоод үз тий 5 жилээр нь 10 жилээр нь. За жишээлбэл одоо танаа энэ гой сургалтын төв тий бид нар 2030 он гэхэд Монголын 50000 хүүхдийг дараагийн түвшинд гаргасан байна. Гэдэг том амбиц тавьчих тий. За тэгээд том амбиц тавьсны 2026 онд хийх ажил бол ердөө эхний 1000 хүүхдэд зөвлөгөө өгсөн байж гэдэг юм тий. За 1000 хүүхдэд зөвлөгөө өгөхийн тулд маш олон контентийг бид үйлдвэрлэх хэрэгтэй тий. Бүх хүүхэд танаа дээр ирж мөнгө төлж юм авах албагүй. Гэтэ танаа контентийг үзээд нүдэнд нь гал бадраад тий. Би ерөөсөө надад ийм их боломж байгаа юм байна шүү гэдгийг хараад явах нь өөрөө танаа тоог нэмэх хэрэгтэй байна. Тэгээ би яагаад энэ дээр тоо хэлээд юм гэхээр төлөвлөгөө биелж байгаа хэсгийг бизнес амжилттай явж байгаа хэсгийг юугаар хэмждэг вэ гэхээр тоогоор л хэмждэг. Тэнд хэмжүүр байх хэрэгтэй болчиход шүү дээ тий. Энэ их сайхан сэтгэлтэй хүн шүү дээ. Гэхдээ бид нар нөгөө сэтгэлийг чинь ингээд шууд алах хэдэн килограмм гэдгийг мэдэхгүй байна. Тэр бол нэг өнцөг нь багхгүй. Гэтэл танах амжилттай явж байгааг бид нар юугаар натхад. Жишээлбэл би одоо ингээд танаас санхүүгийн дайлан гаргаад ирэх юм бол надад борлуулалтын орлого хийгээд бүртгэж зарлагын орлого гаргасан ашиг чинь нэгдүгээр их тодорхой байх хэрэгтэй. Хоёрдугаар хэдэн хүүхдийг сургах гэсэн. Тэрийг чи амжилт гэж харъя. Гэтэл нь өөрөө нөгөө хэмжих гээд байгаа бол хэмжүүрч байх байхгүй. Тэгэхээр төлөвлөгөө дандаа хэмжүүртэй байхгүй болохгүй. Энэ зөвхөн байгууллага дээрч биш хувь хүн дээр байх хэрэгтэй байхгүй. За ингэдэг те би ингээд ямар ч бас баяжна. Төлөвлөгөөгөө хийсвэрээр бас хэмждэг байх нь тийм. Би ямар ч байсан баяжна гэсэн бодолтой байж болно. Зөв шүү дээ. Мөнгөтэй байхын сайхан юм чинь зөндөө байна. За баяжвал яг хэдэн төгрөгтэй байл чамайг би өнөөдөр баян гэж хэлье. Нэг дансанд нэг ойролцоогоор 200 сая. 200 сая чи хэдэн сарын хугацаанд болох юм? Яаж болох юм гээл одоо асуултад цаашгаа хөөрхөн шүү дээ. Тэгэнгүүт нэг тоо хэрэгтэй болчиход байгаа. Гэтэл зарим хүний үед баяжна гэдэг бол дараа
сарынхаа банкны зээлийг төлөөд тансандаа сая төгрөгтэй үлдчихээл өөрийгөө баянд тооцож болно. Хүний хэмжээс өөр байхгүй юу? Тэгэхээр дараа сарынхаа банкны зээлийг төлчгөө тансандаа сая төгрөгтэй үлдэхийн тулд өнөөдрөөс эхлээд юу хийх ёстой? Эний чинь нөгөө төлөвлөгөө гэдэг. Тэгэхээр төлөвлөгөөгийн хэмжүүр байхгүй бол болохгүй юм тий. Танах чи ингээд аюу олон гойгоо сургууль руу хүүхдүүдийг явуулд юм ба шүү дээ. Сая хоёлаа ингээд ирж байгаа мухаар ингээд тэнцлээ байлаа. 50-ны үндэсних 50-ны их сургуульд тэнцлээ идэргээд эн чинь өөрөө амжилт байхгүй. Тэгээ энийг та нар магадгүй тодорхой хэмжээнд төлөвлөсөн баг. Бид ямар ч байсан 20 хүүхдийн материал явна. Хоёр нь ямар ч байсан тэнцсэн шүү гэдэг энийг бид нар амжилт гэж харна гэсэн бол амжилтаа ингээд биелүүлсэн байж шүү дээ. Төлөвлөгөөгөө биелүүлсэн. Тэгэхээр энэ зөвхөн байгууллага дээр ч биш хувь хүн дээр байх юм байна. Байгууллага компаниуд дээр байх юм байна. Бүр улс их орны хэмжээнд хүртэл тодорхой тоотой төлөвлөгөө байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нарийн төлөвлөгөө, тоочны төлөвлөгөө. Хүүхдүүд ингэдэг те би одоо нисгэгч болно. Тийм. Мөрөөдөл юм уу төлөвлөгөө юм уу? Хамгийн түрүүнд асуух хэрэгтэй. Миний мөрөөдөл тэгвэл энэ мөрөөдлийг чинь төлөвлөгөө олохын тулд юу хийх ёстой? Битгэхгүй. Тэгвэл нисгэгч хүн хамгийн түрүүнд ямар ур чадвар хэрэгтэй? Маш сайн логик сэтгэлгээтэй байх хэрэгтэй юм байна. Математик, физикт сайн байх хэрэгтэй юм байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд юу хийж эхлэх юм гээл одоо нөгөө нэг коучийн асуултууд чи эхлээд явах байхгүй юу? Тэр хүүхдүүд ингээд мэрэгчлээ сонгох гээд орж ирэх үед дандаа л хэмжүүрээ асууж. Тэгээд энэ талаар огт бодож үзээгүй бизнес эрхлэгч байдаг. Тэгэхээр хувь хүн энэ талаар бодож үзээгүй байх боломжтой байхгүй юу? Яг тэгэхээр тэгж бодох шаардлага хэрэгцээ хүнд гараагүй байсан ч эсвэл хин нэг юм ингэж хэлж өгөөгүй байхгүй. Тэгээ бид нар өөрсдөөсөө ч ихсэн асуух хэрэгтэй байхгүй. Би одоо энэ хорвоогийн тоосыг хөдөлгөөд хүн шиг амьдраад тэ нэг олон хүний гомдоож гэмтээхгүй хүн шиг ингээд тэ амьдрах хэрэгтэй юм байна. Тэгвэл би өглөө эрт зоригтой сэрхийн тулд надад нэг юм хийдэг нэг юм байх хэрэгтэй тий өөрийгөө мотивацлдаг идэвхжүүлдэг нэг юм байх хэрэгтэй. Тэгвэл би өөрийгөө их идэвхтэй авч явсныг юу гэрчлэх юм? Би чинь бүх хичээл дээрээ их одоо сурлага сайтай байхынхаа өөрийгөө би мундаг байна гэж бодож байгаа бол би өнөөдөр тийм мөн билүү биш билүү гэж бодох. Маш олон хүүхэд Монголоос бушуухан явах юмсан, гарах юмсан. Одоо 3 сарын виз аваад чамайг Солонгос явах юмсан гэж боддог тий. Тэгээд what's next? Дараа нь яг яах юм? Ирээдүйн төлөвлөгөөг харах хэрэгтэй. Юу хийх ёстой? Тэнд хэдэн жил аяг угаах гэж байгаа юм. Асуу тий. Тэгэнгүүт өнөөх чинь өнөөх удахгүй. Тэгээд яг дараа нь яах ингээд асуугаад чинь асуултанд хариулах үед хүн боддог байхгүй. Нэрээ би чинь тэгээд гацангуудаа зарим хүмүүс багшаа би тантай 2 хоногийн дараа уулзч болох уу гэдэг чи өөрөө би бодоод ирье гэж байгаа байхгүй. Энэ л өөрөө бидний нэг хүн рүү чадах юм чинь байхгүй. Ирэхгүй ч гэж магадгүй гэхдээ ямар ч гэсэн нэг юм ботцсон байгаа. Гараас эндээс ингээд лефтер бууж авах үедээ ингэ шаналж байгаа байхгүй. Өө би ч та ер нь хаана яваа юм бэ? Би ер нь хэн бэ гэж бодоод буцаад ирэхгүй ч явах магадaltaй байхгүй. Зөв. Би миний дараагийн асуулт юм байсан. Эрсдлийг бүр шийдвэрийг хурдан нэмэхэд ямар арга хамгийн үр дүнтэй вэ гэсэн. Бараг төлөвлөгөө юу? Ерөөсөө л төлөвлөгөө. За тэгээд эцэст нь хэлээд бол энэ коуч гэдэг хүн ер нь бол хүнийг одоо байгуулахыг хичээсэн тий өөрөөс нь яг чиглүүлэхтэй асуулт асуугаад өөрийг нь таниулж мэдүүлээд тэгээд зөв зүйлийг зөвлөдөг. Ийм хүнийг өөрөөс нь одоо өөрөөр нь өөрийг нь олуулах гэдэг тий. Хүн болгон ч өөр их сонирхолтой ертөнц эдгээр өөрийгөө биестэй юу ч чадахгүй гэж бодож байгаа ч гэсэн дотор нь заавал нэг эрдэнэ нуугдчихэдэг байхгүй. Тэгээ тэр эрдэнэ хаана нуугдж байгааг коуч олох хэвээр. Одоо ярилцчих. Тэр чинь л өөрөө бидний одоо нэг олон сар сурж шалгалт өгсөний чинь гол одоо арга техник чинь тэр байхгүй. Тэр эрдэнэсийн хүн дотор байгаа эрдэнэсийн авдрыг олно. Түлхүүр нь өөрийнх нь гартаа ш тэр чинь өөрийнх нь хайрцаг ш эрдэнэсийн хайрцаг тий. Тэр эрдэнэсийн хайрцаг одоо өөрөөр нь олуулаад түлхүүр нь өөрийнх нь гарт нь байгаа. Яаж нээх юм бас өөрөөр нь олуулаад эрдэнэсийн хайрцагаа нээсэн хүн өөрт нь ямар боломж байгааг харсан хүн өөрийнхөө зөв замаа олоод одоо тэр амжилт гэж яддаг бол тэрэндээ хүрээ. За эсвэл баяжмаар байгаа бол тэр одоо баяжих процессыг эхлээд эсвэл одоо хин нэгэн хүнд хэрэгтэй юм хий гэж бодож байгаа бол анхныхаа алхмыг тэндээс л эхлэх хэрэгтэй байхгүй. Тийм байна. Тэгээс шогт эрдэнэгүй хүн гэж энэ хороо дээр байхгүй. Бүгд өөрийн гэсэн юмтай л ахна. Бүгд өөрийн гэсэн эрдэнэсийн авдар байгаа шүү. За тэгвэл хоёулаа дараа нь таны авч ирсэн гоё шагналуудын талаар ярив. За тэгэхээр металлист одоо гэдэг. Тэгэхээр хамгийн анхных нь нөгөө би одоо монголоор хэлэх гээд оролцож байгаа шүү. Нийгмийн болон дижитал оролцооны Women in Tech 2024 арай авцалтайг үлдсэн social and digital inclusion гэсэн мэсэн. Тэгээ энэ болохоор яг манай нэг яаж авчихсан тийм. Манай Women in Tech маань 2018 оноос эхлээд ингээд олон улстай хамтарч ажиллаж явах үедээ тухайн бүс нутагтаа за эсвэл
одоо улс орондоо ч юм уу амжилттай байгаа эмэгтэйчүүдийг ингээд урамшуулдаг байхгүй. Энэ нь өөрөө тухайн эмэгтэйг урамшуулахаас гадна бусад хүмүүст аягүй одоо урам зориг өгдөг. Пөө эн чинь ийм юм хийгээд олон улсын ийм юм ингээд хувь нэмрээ оролцсон чинь ийм шагнал авд юм байна. За шагнал гэдэг бол нөгөө манай нөгөө одонтой ээж одонтой гэдэлхэн шүү дээ. Хойноос нь дандаа боломжууд ирдэг. Одонтой ээж одон чинь гоё юм билээ шүү дээ. Тэг ингээ хүнд тэг ингээ зүгэж яа. Тэгээ тэр чинь их шударгаар болж байгаа юм шагналтай. Тэгээ дээр нь одонтой ээжийн шагналыг дагаж за одоо мөнгөний ингээ яриха болъё те. Тэр нэр хүнд тэр олон хүүхдийг хүн болгож ингэж өсгөж яах гэдэг одоо яг хэрэв одонтой ээжнүүдээр харах юм тийм их гоё юм байна. Энэ шагналаас энэтэй яг адилхан. Энийг дагаад иймэрхүү шагналуудыг дагаад хөрөнгө оруулалтууд орж ирдэг. Хамтын харилцааны ажиллагааны боломжууд орж ирдэг. За энэ авсан шагнал болохоор зөвхөн манай Монголиа гэдэг chapter төгсөн шагнал байхгүй. Chapter төгсөн шагнал тэгээд тухайн жилдээ буюу 2024 онд дэлхийн энэ олон улс орнууд дотроос хамгийн идэвхтэй буюу нийгэмд нөлөөлсөн ажлыг хийсэн гэсэн шагнал. Та тэгэхээр нөгөө тайлангаар тавьдаг байх нь. Бид бүгд сар болгон тайлангаа тавьдаг. Одоо бид нар энэ сард ийм ажил хийлээ. Энэ сард энэ хүмүүсийн хийж байгаа ажлын энэ хэсэгт нь бид нар оролцлоо. Бүх юмаа баримтжуулдаг, тоогоо явуулдаг. Тэгээд улс орнууд хоорондоо өрсөлдөн. Яагаад тэгэхээр бид нар жил болгон нэг удаа нөгөө дэлхийн саммитаа хийхдээ одоо хамгийн мундаг байснуудаа ингээд шагнаж байна. Дээр нь бас зөндөө олон боломжууд манай chapterт хандсан ч гэдэм. Эсвэл хувь хүнд нь хандсан ч гэдэм үү те. Эсвэл бүс нутагт нь хандсан зөндөө олон боломжууд ирсэн байхгүй. 24 онд энийг авчихсан. Юунд болохоор Women in IT гэдэг serial шагнал дэлхий дээр байдаг. Энэ шагналыг бид нар 2022 онд Сингапуроос авч ирсэн. Тэгээ дээр нь эн чинь зөвхөн chapter өөрөө шагнал авахгүй. Хувь хүмүүс бас шагнал аав. Тэгээ шагнал нэр дэвшүүлэх нь ажил нь миний ажил ах. Тэгэхээр одоо би уяач болж ин гэсэн үг шүү дээ. Ингээ хурдан хүлгээ сойж байгаа уяач ахгүй. Тэгээд бид нар чинь нөгөө тэрэн дээрээ маш их ач холбогдол өгж тэр улсын тэр хүн энэ төрөлд одоо шагнал авна гэдэг нь өөрөө том боломж байхгүй. Тэр боломжийн төлөө бид ингээ хоорондоо өрсөлддөг. Манай Монголоос бүс нутагтаа шагнал авсан 4 эмэгтэй байгаа. Дэлхийн шагнал авсан 1 эмэгтэй байгаа. Тэгээд дэлхийн шагнал авсан эмэгтэй араас ингээл боломжууд ирсэн. Одоо 4 сард Нэгдсэн үндэсний байгууллагын тайзан дээр өөрийнхөө мундаг туршлагаа ярих урилга ирчихсэн байгаа жишээ тий. Бусад улс орнуудаас хамтарч ажиллая гэдэг боломжууд ирчихсэн. Эсвэл салбараа манайд нэхгүй юм уу ч гэдэг юм уу. Ингээд ирэнгүүт чинь нөгөө үнцэнгүй юм шиг харагдаж байгаа боловч үүний цаана хэрэг тухайн хүн маш юм сэргэлэн соргогоор энийг ингээ ажиллах юм бол бизнесийн төвшөнд ч гэсэн тэр тий нийгэм чиглэж байгаа ажлын төвшөнд ч гэсэндээ дараагийн төвшөнд гарах боломж нь шагнал байхгүй. Гэтэл манайд явтай нөгөө Монголд шагнал олон байдаг болохоор хүмүүс нэг энийг ач холбогдол өгдөггүй. Шагналыгаа дагсан зөндөө олон боломжууд дараараасаа яг олон улсын шиг ирдэггүй болохоор бид нар нэг тэрийг тоодгүй. Тэгэхээр энэ болохоор би нэг тэгж шагналаас нь тэнд зарлж ирдэггүй. Хаа нэг энэ тэнд юм ярих үед эсвэл яг чиглэсэн зорилт хүмүүст юм ярих үед шагналыг сөхөж ярьдээ харин өнөөдөр чи сөхчихсэн. За таны түрүүний дурдсан Women in IT нөгөө юу те одоо хамгийн их нөлөө үзүүлсэн санаачлаг гаргасан багт ажиллана тий. Тэр шагналыг хэлж байгаа гэсэн үг тий. Зөв. Тэгээ бас хамгийн том нь одоо энэ авах гэж болж нөгөө Women in Tech-ийн топ 100 speaker болсон тий. Тэгэхээр энд одоо бүх орны бүх хүмүүс өрсөлдөж гин гэсэн үг. Өөртөө хүсэлтэй байл юм. Таныг цаанаас нь юу яаж одоо бид нар чинь ингээд жишээлбэл би 2025 онд 20 улсад очиж юм ярьсан байна. 20 улсын тайзан дээр гарсан гэсэн үг байхгүй юу. Тэгээ 20 улсад хэр чинь чи боддоо нэг заал нэг ойролцоогоор 500 хүмүүс эхэлдэг. Тэгээд дунд чинь 1000 тий. 1000-ыг үржих нь 20 мянган хүний өмнө би юм ярьсан шүү дээ. Тэгээд тэр чинь нэг улсдаа очиод нэг л удаа ярихгүй. Нэг тайзан дээр өнөөдөр яриад маргааш яриад нөгөө намайг ашиглаж байгаа байхгүй юу. Тэгээд нэгэнд очсон юм шиг гэдэг. Тэгээ ингээд нөгөө ярина гэдэг чинь өөрөө нөлөөлж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ нөлөөллөөр манайхан бас ингээ ажиглаад би нэгээ за энэ маань тэдэн улсад яа тийм хэмжээний юмд ярьчлаа да гэд. Тэгээд энэ 100 эмэгтэй дотор манай Women in Tech-тэй холбоогүй эмэгтэйчүүд бас аягүй олон байгаа. Одоо дэлхийн түвшинд олон тайзан дээр гарч одоо энэ технологи шинжилгээ ухаан математик инженерчлэлийн салбарыг бусад охид эмэгтэйчүүдэд түгээх ажилд хувь нэмрээр олсон улсууд байхгүй. Тэгээд топ 100 спикерийн дэлхийн топ 100 спикерийн нэг гिचингүүт чинь араасаа боломжууд ингээ pop энэ шагналыг энийг би 2023 оны төгсгөлд ягаад тэгэл 24 оноос хойш ингээд илтгэлийн урилгад битүү дарагдсан. Тэгэхээр энэ бүр the Women in Tech буюу
Global. Тийм. Толгой компаниас нь гэх юм уу тэгээд толгой компаниас ингээд шууд залчдаг. Өөртөө зарж. Би бол ийм юмд явж байгаагаа ч мэдээгүй. Тэгээд нэг өдөр постэр ороход нь хараад хөөе миний зураг байна. Тэгээд бүр дотроосоо ч биш бүр бусад бүх дэлхийн хүмүүстэй жигсжааж гаргасан байх нь шүү дээ. Маш том баяр хүргэе. Амар өнгөрсөн. За тэгээд одоо хоёлаа гоё туршлага гэх юм амьдралын туршлага тэр талаар юу асуусан бэ? Бүгд түрүүнд хоёул нэг англи хэл сурсныг ярьсан. Одоо хятад хэл, японы хэл ярьж болох уу? Сурсан туршлага юм. Хүүхдүүд надаас аягүй их асуудаг. Хэл яаж сурах юм бэ багшаа гэдэг байхгүй. Хэл сурахад зорилго аягүй чухал. Тэгэхээс биш би нэг чи анзаарсан баг. За тэгээд англи хэл сурах гэснийхаа хэдэн жилийн өдөр явж гэнэ үү те гэдэг. Тэгээд тиймэрхүү аягүй их оруулдаг те. Би хүмүүсээс тэгж асуумаар байдаг. За англи хэл сурах гэснийхаа хэдэн жилийн өдөр явж гэнэ. Яа тэгэхээр тэнд зорилго байхгүй. Дахиад нөгөө миний түрүүний хэлсэн хэмжээс юугаар хэмжих юм? Чамайг англи хэлтэй гэдгийг боржгончууд натлах юм уу гэдэг шиг те. Юу натлах юм гэдэг. Намайг англи хэлтэй гэдгийг IELTS 7.5 натлана гэж бодож байгаа. Чи яагаад тэгвэл тэрэндээ бэлдэхгүй байгаа. Энэ л ахгүй юу. За би энэ хоёр хэлийг чинь их зовд сурсан. Өлсөд сурсан. Цангад сурсан болохоор багшаа яаж хэл сурах вэ гэхээр би өлсөхгүй юу? Цанцхан л үг хэлтэй. Хүн хичээж авах үед ядардаг байхгүй юу? Ядраагүй эсвэл тэр энэ хичээсний нэг юм амт гэдэг шүү дээ. Энийг амтыг мэдрээгүй бол хүн өөрийнхөө ямар төвшөнд сурснаа ч мэдэхгүй. Гэтэл орчин үед бас их өөр. Одоо жишээлбэл би өөрийнхөө охиныг харах юм бол зовхгүй сураад байгаа байхгүй. Тэнд ерөөсөө ингэж хичээх шаардлага байхгүй. Ээжгээ ингээл шал угаагаал тэр аяг угааж байгаа сураагүй байхгүй. Зүгээр ингээд тоглож ийсэн аа, YouTube үзэж ийсэн аа, Netflix-ийн хэдэн киног гүйлгэж ийсэн аа. Өөр хэл сураад байгаа байхгүй. Энэ өөр их жаргад сураад байна. Тэгэхээр энэ их нулимс гарч зовох эсвэл их баяр жаргалтай байх хоёрт чинь emotional буюу сэтгэл хөдлөлийн ингээд туйлаад байгаа даа шүү дээ. Экстрим түвшинд очиод байна шүү дээ. Нэг нь их зовоод байна. Би Японд байхдаа хүмүүс японоор ярихаар бүр ингээд уур хүрээд бүр ингээд чихнээс цус гарна гэдэг шүү дээ. Тэр ярьж чадахгүйдаа ингээд бачуурж бохимдож байсан үе надад зөндөө идэгсэн байхгүй. Яагаад би энэ хүмүүсийг ойлгохгүй байгаа юм бэ? Би энэ хүмүүсийн ярьж байгааг ойлгочихвол миний цалин нэмэгдэх гээд байгаа байхгүй юу? Гэтэл боломж нь байхгүй, угаасаа хугацаач байхгүй мэдхээр хүн чинь ингээд нэг юм бачуурд юм билээ. Тэгээ бачуураад байгаа хүн чинь хичээх байхгүй юу? Очоод илүү төтэй юм уншаал судлаал тийм. Хятад л бас ялгаагүй би хятадд сурсан байхгүй юу? Хятад хэл сурах бас чанга. Манай Тайван бол айгуугаа ингэж байгаа заачдаг. Хятад бол уучлаарай. Наад ханзаа 5 хуудас бичиж ирэх гэдэг байхгүй юу. Тэгээд хүн бичгээр чинь хуруу өвднүүд үү. Үзэгтэйгээ нийлээд хуруу өвдөө сүултээ нүдэн шил зүгээд хятад хэл сурсан хүмүүс ерөнхийдөө нүдэн шил байдаг шүү дээ. Тийм ч нөгөө ганцнаас хамгийн юм болдог байх нь тий. Тэгэхээр энэ хоёр туйлын аль дээр ч өөрийгөө аваачмаар байгаа. Үнэхээр зовоод солонгост очиод аяг угааж байгаа солонгос хэл сурах гэдэг юм уу? Эсвэл их баяр жаргалтайгаар зовох зүйлгүйгээр томхон зориг тавьчихж байгаа сурах гэдэг юм уу? Тэг чинь л байгаад нь шүү дээ. Тэгээ дийлэнхтэй манай хүүхдүүдэд ямар зөгтгөө гэхээр нөгөө жоохон муухан зөгөөд байдаг. Өлсөд өөрийгөө хаана аваачмаар байна? Тэр одоо энэ л миний одоо эрдэм сонсны орой гэж бодож байгаа бол энэ оройнд хүрэхин тулд би юу хийх ёстой гэдгийг л харж байгаа. Одоо юм амархан болцсон шүү дээ. Би AI хэрэглээний сургалтынхаа хичээлийн нэг хэсгийг гадаад хэл сурах гэдэг хичээлээр ордог байхгүй юу? Зүгээр ChatGPT-д өөрийнхөө одоо тэр заавал үнэн байх албагүй тий. Одоо миний IELTS-ийн төвшин сүүл би IELTS өгөхөд одоо 5.5 байсан юм аа. Тэр нь одоо тэд оны тэдэн сарын тэдэн гэд ойролцоогоор нэг би тэр үед нэг тэртээ байсан байх лу. За гэтэл би жилийн хугацаанд энэ оноогоо би толоо руу хүрэх хүсэл сонирхол шаардлага хэрэгцээ надад байгаад байгаа юм байна. Ингээ гэвэл би ямар одоо дистаралтаагаар ямар төлөвлөгөөтэйгээр сурах вэ гэдгийг л юмас асуугаад үзвэл бүр сайхан ирээдл хаанаас юу уншихыг чинь хүртэл ингээ гаргаад та нар ч гэсэн тийм зөвлөгөө хүүхдэд өгч байгаа тийм байна. Тэгэхээр энийгээ мэдсэн хүн чинь би эндээс эхэлж байгаа юм чинь миний хүрх цэг энийгээ ойлгоцсон хүн чинь сурч л таарах. Гэтэл нөгөө англи хэл сурсныхаа 10 хэдэн жилийн өдөр явж байгаа хүмүүс нөгөө хүрх цэгийг тодорхойлоогүй байна. Тэгээд англи хэл бол миний энэ хорвоодор ботж байгаа хамгийн амархан хэлнүүдийн нэг. Маш хэцүү хэл хятад хэлтэй. Японы хэлээ сурах тусмаа хэцүү. За цаашаа бидний огт анзаарч харддаг. Вьетнам хэл, Тайланд хэл, одоо Швед хэлч гэдэг юм эдгээр чинь хэцүү хэл унгар хэлбэр гэл тий. Дэлхий дээр маш олон хэцүү хэлнүүд байдаг байхгүй. Тэгээ ингээд хид хідэн хэл ингээд авчхаараа одоо жишээлбэл бид нар бол ингээд амьдралын тогтцсон улсууд байхгүй боломжийн улсууд. Тэгээд нэг юм хийцгүүрээ л эхэлнэ.
ажил төрлийн тэнцэгцэрч гэсэн гоё юм тий. Тэгэнгүүтээ яадаг гэж хэл сурч эхэлдэг. Би одоо Франц хэл үзэж байгаа. За. Тэгэхээр энэ намайг нөгөө зоригтой ингээд нэг сэрэх гэдэг нь шүү дээ. Би одоо нөгөө зовд сурах, аяга угаад сурахгүй байх нэг юм таашаалаараа тааваараа их юм жаргаж агаад аяг кофе уугаад тий нэг круассан тэгээ ингээ bonjour je parle français гэдэг ингээ сурах нь өөрөө надад жаргал болчиход байна шүү дээ. Тэгэхээр ингээ жаргаад аяг гоё тайван сурах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг яаж сурмаар байгаагаа эхлээд бодаа. Гэтэл чиний хэл сурах гэж байгаа зорилго хийгээд одоо байгаа боломж чинь кофе уугаад цай уугаад сурах хэмжээнд энэ эсвэл халуулж байгаа сурах хэмжээнд байх гэдгийг бодох хэрэгтэй. Зөв. За тэгэхээр та нөө Японы хэл сурчаад хятад хэл сурсан уу? Би Японоор огт бичиж уншиж чаддаггүй. За. Хятад хэл суртлаа тийм байсан байхгүй юу? Хятад хэл суртлаа тийм. Гэхдээ би Японоор маш сайн ярьдаг, маш сайн ойлгоно. Би бүр ингээд Япон хүн шиг ойлгоно. Зүгээр сайн ингээд л ойлгоно. Тэгээ намайг Японоор ярих хүмүүс яг Япон шиг ярьж байгаа гэдэг байхгүй юу? Айлууд дуудлага маш сайхан зэрэг юм. Тэгээ хятад хэл үзээд ирэхээр чи өөрөө ирэхгүй нөгөө ядаж хахад нөгөө 50-анд сурсан болохоор ч фантиз те олон зурлагт ханзаар үзээд эхлэнгүүт Японы телевиз харсан чи ойлгоод байгаа юм чи ингээд доогуур нь кино миноны сабтайтл явгооч миний ч ингээд би тэгээ одоо яадаг гэж Япон хэл дээр байгаа юмнуудыг би дандаа хятадаар уншдаг. Чам уншихгүй шүү дээ хүн намайг шоолно те. Зөв. Одоо нийгэм гэх юм бол би шахуй гэж уншина. Гэтэ тэнцээ өөрөөр хэлнэ те би. Тийм байхгүй. Тэгээ сүултээ ингээд тэр чинь баг дийлэн хувь нь адилхан ханзууд яваад байгаа болохоор авч тийм ээ. Гэтэ их азтай. Чи хоёр баг хоорондоо адилхан. Тэр хүмүүс герман хэл сураал, франц хэл сураал, итали хэл сураал, испани хэл сураад байгаа гэдэг чинь гоё байхгүй юу? Дунд нь ингээд хөвөрж штэ тий. Тэгээ би ямар хүнийг их мундаг хэлтэй хүн бэ гэж хэлэх. Энэ ямар мундаг хүн бэ гэж хэлдэг вэ гэхээр нэг одоо латин иймэрхүү төрлийн хэлээс ойлгодог. Нэг одоо урал алтай те одоо манай энэ бүлгийн хэлээс нэг ойлгодог. Эсвэл одоо нэг хинди хэлч юм. Санскрит дээр ойлгодог учраас тэр хүний толгой бол их сонио ажиллаж байгаа. Толгой байна. Ямар мундаг манай нөхөр тийм юм байхгүй юу? Бид нар ч одоо гэр нь англи хэлний орчин байхгүй бүгд бид нар гэртээ англиар ярьдаг хэлнэ. Манай нөхөр санскритаар ч уншин, төвдөөр ч уншин, өөрийнхөө хэлээр ч ярина, дахиад өөр хятадаар ч ярина. Ингээд ярангуй чинь би энэ толгой толгой гэж бүрээр ажиллаад байна. Бүрээр ажиллах байхгүй юу. Тэгээ багасаа ингээд сурчаар би нөгөө төр хэлсэн шүү дээ. Хүүхдээ багтнаа аягүй сайн хэл сургаа гэдэг чинь. Та тэгвэл сонирхолтой аргаар Японоос сурсан байна шүү дээ тий. За та нөгөө багтаа нэг ном уншдаг байсан гэр бүл төссөн байна шүү дээ тий. Тэгэхээр эн чинь нөгөө таныг ном бичгэд хүргэжсэн үү? Ер нь ном бичих тий. Энэ хаанаас үүссэн бэ? Угаасаа л нөгөө бичих дуртай, угаасаа унших дуртай юм чинь бичихлэгч таалагддаг шүү дээ. Уншиж байгаа юм чинь тэгээд нэг өөрийнхөө дотор байгаа юм аа нэг эцэгслээ бичдэг. Тэр нөө сэтгэл зүйгээр сурах чинь бас энэ их нөлөөлсөн баг. Аюу сан бичдэг байсан. Тэгээд амьдралын шаардлагаар найзуудынхаа шахалтаар хамгийн ихний ном өдөр бол манай найзын шахалтаар гарч ирсэн чи одоо нэг гоё ном бичиж гаргаж чааж. Чамд бол байгаад тэгээд сумлаад намайг тавьчих шүү дээ. Тэгээд найзаараа сумлуулад бичээ. Тэгээ хойноос нь нөгөө шаардлага ирсэн. Одоо жишээлбэл дүүлэнээс охин минь гэдэг ном байгаа. Гүнж төвтэй хамтарсан. Энэ бол цэвэр гүнж төвийн захиалга. Яагаад тэгэхээр гүнж төвийн ажил бол насан туршаагүй охтын жирэмслэлтийн асуудал дээр их одоо хурж ажилладаг тийм байгууллага. Гэтэл энэ асуудлыг хүн болгонд очивол өө чи тэгж болохгүй ч өө чи тэгж болохгүй шүү гэж ярихын хооронд ном болгоод гаргачих юм бол тэрийг унших дуртай. Эсвэл комик ном болоод гарцсан байгаа. Комик ном болгоод гаргачихвал тэрийг уншаад хүмүүс нөгөө хүнээр хэлүүлэхийн оронд уншаад ойлгочих ур чадвар бас хүмүүст байгаа шүү дээ. Тэгэх сонирхол өдр байдаг учраас зарим ном маань үнэхээр яг захиалга. Захиалга гэдэг бол би өөрөө хүсчээд тухайн байгууллага бас хүсчээд би тэрийн хүслийн эзэл хооронд ингээд нийцчих байгаа тийм. Тэгээ ирээдүйд үнтэй мэрэгчлэл бол яалтгүй миний ингээл хүн болго ирээд яг адилхан асуулт асуудаг байхгүй хүүхдээ яг нь тэнгуут нь 2000 ширхэг ном болгоод ингээд тараачвал над дээр хүн болго ирэх боломжгүй. Тийм цаг завч надад байхгүй учраас ном болгоо гаргachвал ямархан байгаад бай тээ. За сүүлийн ном би Сувдаа найзтайгаа хамт бичсэн тэр сургууль заалгаагүй эрдэн болстой жинхэнэ нөгөө кофе гоожгаад далайн хэрэг дээр сууж байгаа жаргаж байгаа бичсэн ном баггүй юу. Тэр янз бүрээр гарч байгаа тест. Шаардлагаар гарч ийн. Эсвэл би үнэхээр л энэ асуудлыг хөндөж ингэж бичихгүй бол болохгүй цаг ирсэн байна да гэж бичих байхгүй. Тэгээ манай ер нь ингээд энэ олон зохиолчд те энэ олон зохиолчдын ардаа номоо бичих шалтгаан болвол нэг тийм олон биш. Цөөхөн нэг нь бол өөрийнхөө дотор энэ бачирч ядаад байгаа хэлэх гэсэн үгээ гаргаж биччихээн. Нөгөөх нь ирээдүйн хойчтой сургамжуулгаж биччихээн. Нөгөөх нь хүний өнгөрсөн амьдралыг кино шиг байгаа амьдралыг гаргаж биччихээн. Энэ ерөөсө хүн өөрийнхөө огт мэдгүй юмыг баг бичихгүй. Тэгээ хүн өөрийнхөө
одоо дайн үзээгүй хүнээс бид нар дайны тухай яриад өгч гэвэл болохгүй шүү дээ. Энэтэй адилхан. Тэгэхээр тухайн хүний ертөнц өөрөө хин нэгэн хүний амьдралаар жишээ болоод ном болоод гардаг байхгүй. Тэгэхээр би яасан байх нь вэ? Тэнд байгаа болоод байгаа процессыг өөрийнхөө үгээр бусдад хүрэхийн тулд ном болгож гаргаж байгаа. Тэгэхээр энэ эрх чөлөө, энийг би бол эрх чөлөө гэж нэрлэн тэ. Энэ эрх чөлөө бүхэл хүнд байдаг. Тэгээд энийг үзэж байгаа хүүхдүүд ч гэсэндээ надад аюу гой бичих ур чадвар байдаг гэж бодож байгаа бол өөрийнхөө тэр дотор ингээд оволцоод байгаа тэр гоё юм аа. Бичгэн дээр цаасан дээр буулгаад бас нэг үзээрэй тийм бол хүн болгон зохиолч болж болох байхгүй юу. За тэрийг нь бас тусдаа явуулдаг сургууль, тусдаа тэр аргачлалыг нь заадаг газар ч бас байгаа. Тэр аргачлалтанд сурсан бүр мундаг зохиолч бас зөндөө идэг байна. Зөв. Тэгвэл одоо ном уншиж байгаа хүмүүс ер нь бол хавардж байгаа шүү дээ. Одоо бас буцаа зарим талаар ихсэж байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр ном унших татлыг өөртөө ер нь хүн яаж суулгадаг юм бэ? Би нөгөө багсаад байгаа шалтгааныг хэлэх үү. Бид нарт унших юм болтгоо байгаа байхгүй. Бид хүүхдүүдийг буруутгаараа би аав ээж дандаа хэлдэг байхгүй. Та нар хизээч өөрсдийнхөө хүссэн юмыг авч өгөхгүй болохоор хүссэн юм уншуулахгүй шүү дээ. Манай одоо би сургуультай харилцааны урлаг ёс зүй гэдэг хичээл ордог байхгүй. За тэр хичээлийн ерөөсөө үндсэн 5 даалгавар бол өөртөө ажиллах ном унших. Ном уншихтаа л одонгийн Төдөө гааныг номыг унших хэвээр, Дармын Батбаяр гааныг номыг унших хэвээр, Дашторжийн нацгад орж бас ишлэл авах хэвээр ч гэдэг юм ингээд яруу сайхан монгол хэлээ ингээд түгээх нь бидний үүрэг шүү дээ тийм. Үүргийнхаа хүрээнд ингээд хийхээр тэр дотор хүүхдүүд ном уншдаг хүүхдүүд ч уншдаг хүүхдүүд ч. За уншдаггүй хүүхдүүдээс асууж гол шалтгаан бол аав ээж нь уншуулах гэж оролцсон байна. Гэхдээ дандаа одоо огт өөрийнх нь сонирхдаггүй сэдвэр юм бариад ирчингүйт. Одоо ингээд жишээлбэл би гиз дотор идэж чаддаг байхгүй юу? Би багасаа л идэж чаддаг байсан. Тэгээ энд ингээд 5 цулын шүлтээ 5 цулын хуушир авчраа тавил. Би надад өөр сонголт байгаа байхгүй юу? Би идэхгүйгээл хэлдэг. Энэ яг адилхан. Би тийм төрлийн ном огт сонирхоогүй байхгүй юу? Тэгэхээр ингээд урд авчир тавьчаад байна одооний хүүхдүүд ном уншихгүй. Болохгүй байна. За тэгтэл манай хүүхдүүд дотор аимшигын цохол уншдаг хүүхдүүд аягүй их байсан. Яагаад гэхээр энэ нэг юм цаг үе муудсан юм биш байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар ч гэсэн жоохон бахта 16 17 татаа зүгээр аимшиг юм гой санагддаг үстэй. Тэнийх гой тэгэл тийм юм яхаар нэг сонирхолтой санагддаг. Нэг юм мистерис нэг юм иж чим шиг эсвэл нэг амарч гэл нэг юм адреналин ялгараа тий. Тэгэхээр тэр чин тэрийг сонирхдаг нас нь байхгүй юу? Би ч гэсэндээ жоохон бахта алгамсны яадаг юм уншдаг байсан тий. Элдэн шалтын юм уншдаг байсан. Тэглээгээд нэг муухан болоогүй. Тэгэл тэндээс эхлээл дараагийн номнуудыг уншиж эхэлсэн байна. Тэгэхээр хүүхдийнхээ сонирхлыг татъя хүүхдээ үнэхээр номонд орлуулъя гэж бодож байгаа бол өөрөө эхлээд хажууд нь ном унш. Өөрөө ном уншихгүй гэрт чинь сонингийн цаасны хилтерхээч байхгүй бол тэнд хүүхдийг буруутгах ямар ч боломж байхгүй шүү эцэгчүүд. Хоёрдугаар гэх юм бол сонирхолтой номыг олж өгөх. Сонирхолтой номыг олж өгөх. Гуравдугаарт хүн юм уншаад буцаагаад ярина гэж амар том ур чадвар. Энийг нөгөө одоо хэдүүлгийн хүүхдүүдэд явуулаад байгаа гадны ихтэй сургуулиудын хамгийн ихэнд асуудаг юм те. Юмыг уншаад дүн шинжилгээ хийгээд буцаагаад ярьдаг шөмжлөл сэтгэлгээ гэдэг. Энэ сэтгэлгээ хүүхдэд сургая гэж бодож байгаа бол тэр аимшигын номыг уншуулчих. Тэгээ уншуулад зөрүүлээд юу нэмэр гэсэн. Яг яасан. Одоо манай нөхрийн нөгөө авч хэрэгжүүлдэг арга хэмжээ байхгүй. Манай нөхөр яадаг байсан бэ гэхээр жоохноос нь хавлаад нөгөө аним их сонирхон үзэн. Цогцоо зайгүй аним үздэг үе байдаг хүүхдэд. Хаанаас эхэлдэг гэж Поророогоос яваад My Little Pony дээр очиад цаая. Одоо би нөгөөтэйгээ замлаг ярьж байна. Тэгээ Элса Анна гэж нэгсэг явж хагаад тэгээд слайм руу ороод гараараа заваа юм хийж байгаа. Тэр чи YouTube-ээс л үзэж байгаа тийм. За тэгж хагаад нөгөө Harry Potter руу ороод тэгээ аним руу ороод одоо ингээд нэг юм үе шатнаагаад шүү дээ. Одоо энийг сонсож байгаа аав ээжд бол тийш тэгэл хэлж байгаа цаая. За тэгэл яг нөгөө өөрөө сонирхоод нүдэрээ үзээ дүн шинжилгээ хийх үе нөгөө аним юу байхгүй юу? Слайм чи ингээ гараар хийхээр баг юм бодохгүй. Аним үзэл эхлэнгүүт манай уу яг хажуудаас суулгаж байгаа л. За өнөөдөр хэдэн эпизод үзсэн. Яг юу гарсан. Наад волейболчин залуу чи яа тий. Яад ийд ингээ. Тэгээ нэг волейболын аним үзчихэл өнөөгч волейболын курсэл явахгүй болохгүй. Өнгөт нь волейболт нь явуулаад өөрөөр нь үзүүлчихлээ шүү дээ. Волейбол тоглох гэдэг чи юм гоё байд юм. За тэгжээтэл нөгөө юу үзнэ. Манга уншиж эхэлнэ. За тэгэл манга ингээл яасан ийсэн гэж яриад тэгэл өөр ном руу шилжээл найзуудынхаа уншиж байгаа номыг хараад TikTok дээр хэнийг ном унсан тухай ярина. Instagram дээр гоё номны юмнууд дагаад эхлэнгүүт хүүхд өөр ирэхгүй хайгаал ээж манад энэ ном байгаа илүү тэр байгаа илүү ч гэдэг юм уу. Энэ ахгүй. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцахгүйгээр энэ ста юу ч хийхгүй ингэж хэлэх эрх аав ээж танарт байхгүй. Зөв. За та саяхны YouTube видеон дээр дурдсанаар 50 гаруй орноор аялсан гэж би сонсон зүв те. За тэгээд ингээ 50 гаруй орноор аялсан хүний үүднээс ингээ харахад таны хувьд та богино хугацаар аялахад айл орнод хамгийн гоё байсан байна. Хамгийн гоё улс Бутан байсан. Яа. Одоо ингээд аялал жуулчлалыг харах юм бол ер нь хүн яах гэж аялдаг гэж эхлэв л та. Яг яах гэж аялдаг.
хүн сэтгэлийн цэнгэл идэл гэж хэлдэг байхгүй юу? Нэг өөр ингээд газраасаа энэ байгаа буйрнаасаа төр зур ингээд хэлдэг. Манай монголчууд яагаад ийм уужуу мундаг байд юм хэрэг дандаа нүүдэг улсууд байхгүй юу? Тэгээ нүүдэг хүнд чинь нэг тийм олон стресс байхгүй. Ягаад тэгэхээр нүчин шүү дээ. Тэгвэл малаад байгаад нүчин тий. Тэгэхээр нөгөө нэг газраа л ингээ байгаад идэг бухшаад идэг юм чинь нүчхээр арилчдаг байна. Шинэ буйран дээр очиж шинэ газар очиж гэдэг юм тий. Тэгэхээр аялжсэн хамгийн гоё газруудаас Бутан би бүр үнэхээр энэ миний чагсаалтын хамгийн дээр байна. Бутан бол 700 мянган хүн амтай. Өндөр уулан дээр байрладаг. Хүмүүс нь аз жаргалтайгаар дэлхийд алдартай. Тэр бол зөвхөн индекс тоо юм шиг боловч яг очиод ингээ харах юм бол бүх хүний нүд нь хүүхдийн шиг мэдтэй. Ямар гоё гэж бодно. Тэгээ тэнд ийм маскгүй. Тэнд ч ямар ч маск байхгүй. Тэгээ хүн маскгүй болохоор ч яг нэг жоох хүүхд тарахаараа хэлж ажиллана. Ваадаг наад өөрхийн гэдэг чинь маскгүй юм зү. Хүүхэд ингээ ээж дээр ирэхээр маскгүй ярьж шүү дээ. Тэр ийм гоё ингээ нэг ийм ариун тийм нандин харилцаа ингээ шууд орж ирлээ. Тэр уулын ард түмэн тэр соёл бие бинийгээ хөндлөж байгаа. Тэр шашинд маш хүндэтгэлтэй хандж байгаа. Бүх юмд тэгж таши дэлэг одоо таш дэлэг үү те таши дэлэг гэж хэлж өрөөж ингэж байгаа тэр их хилээ гамж хайрлаж байгаа уул усаа хайрлаж байгаа эзэн хаана хөндлөж байгаа тэр ямар гоё гэж бодно. Миний бакет листээ хамгийн түрүүнд одоо бус хүмүүсийн бакет лист нь оруулах юм хамгийн түрүүнд байхаар улс чинь шүү Бутан шүү гэж хэлмээр. Үнэхээр гоё. За би сая хэлсэн хүн ер нь яах гэж ажилладаг хэрэг сэтгэлийн цэнгэл хэлэх гэж байгаа. Дөнгөж ихний аялагчд бол ингээд гоё одоо Louis Vuitton ч гэдэм үү те гоё брендийн дэлгүүрт очиод кофе шопод ороод кофе уугана. Уух нь өөрөө бид энд ингээд үзэж чадахгүй юм үзээд штэ тийм те гоё ингээ бужигсан өста төм төжигнэж бомб бужигсан газар Токиогийн тэгээ Акихабарач гэдэм үү те ингээд гоё юм нь өөрөө их гоё юм шиг боловч олон орноор ингээ аялаад ирэхээр хүн яг л нэг газар очихоор нэг юм маань байгаад ахаар онцгүй шүү дээ. Вьетнамд очисон чинь нөгөө моол маань ээждэг, Бангкок очисон чинь моол маань ээждэг, Америкт очисон чинь нөгөө моол маань ээждэг тий. Тэгэл нөгөө Starbucks-ийн кофег бүх л газар уусан чинь яг л амтан адилхан байгаад байвал сүүлдээ ингээд гэж хэл. Тэгээд нөгөө хаанаас дараагийн таашаалыг одоо мэдэрч болохыг хүн бодоод эхэлнэ. Тэгээ хүмүүс тэр нөгөө экстрим аялалд явдаг ч байт юм уу, ууланд явдаг ч байт юм уу. Эсвэл Монголынхон үзэсгэлэнт байгалийн газруудыг бүгдийг тойрч үзнэ гэдэг том төлөвлөгөөч тавьт юм. Тэгэхээр хүн хүний төвшөнд аялах одоо аяллаас авах таашаал нь өөр байгаа. Одоо жишээлбэл би охиныхоо Бутанд дагуулж очих юм бол таалагдахгүй. Яа тэр миний охин тийм олон орноор аялж үзээгүй. Хоёрдугаарт энэ сайхан байгалыг биширч, тэнд бясалгаж, тэнд одоо салхийг үнэрлэж суух таашаал яах тийм туршлага одоохондоо суугаагүй байна. Тэгэхээр хэрэг би охиноо Бутанд дагуулж авах юм бол хайр мөнгөний гарц. Тийм байна. Тэр чинь тийм хямдхан аялал биш. Өдрийн $100 татвар төлдөг. 10 хоног юм бол $1000 татварыг аяллаасаа гадна төлдөг. Газар авахгүй. Тэгвэл өөр санал болохоор өөр санал Бутанаас өөр санал болгох. Тэр нэг монголчуудын их мэдхгүй мөртлөө гоё. Тайван их гоё. Тайван ч миний хоёр дахь гэр. Тайванд үзэж харах газар асар их байдаг. Тэгээд соёл их гоётой, хоол их гоётой. За хятад бол өөрөө бас их гоё. Хаста хэрэн тэнд явж хахад янз бүрийн соёлыг амталж үзэх боломжтой. Тэ одоо жишээлбэл Ланжоот очлаа гэх юм бол одоо сарнай цэцгээр алдартай. За урагшаага Чончин Сичуан орох юм бол бичээний хүртэл халуун ногоотой ч юм тий. Чигэртээ бичээний хүртэл цаанаа нөгөө халуун ногоо ч юм байж идэг. Шанхайд очих юм бол нэг өөр. Хойшоогоо Харбинд очих юм бол бас нэг өөр. Өөр Монгол нааш ирэх юм бол өөрч гэдэг юм уу тий. Бүр ингээд шал өөр соёлууд нэг дотор байгаа болохоор нэг улс дотор юм олон соёл байдаг. Газар бас их аялахад их. Тийм байна тий. Шингэлэгдэв. Бас таалагдсан надад их таалагдсан. Бусад хүмүүс нэг гоё биш гэдэг. Надаа Испани их таалагддаг. Хаад их гоё. Тэгээд нөгөө архитектур үзэж харах юм ихтэй. Бусад газруудыг бол цэвэрхэн. Станд би бас их очих дуртай. Хүмүүс болохоор хулгайчтай гэдэг. Очдоггүй байх жишээ тий. За тэгэл Монгол улсаас маань сайхан газар гэж юу байх вэ? За тэгвэл сурахад хамгийн тохиромжтой нь аль санагдсан бэ? Сурахад ер нь одоо та нөгөө сургалтаар аягүй их явж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж нэг боловсролын чанараар ч юм ингээ харьцууллаа тий. Одоо цаг үе их өөр болж байна. Хэрэг чи энэ асуултыг надаас 20 жилийн өмнө асуусан бол болж өгөөл Америк явж сурах юмсан гэж бодно. Би American Dream биш тий. Байдаг байсан бол за яг боловсрал гэдэг ингээ харах юм бол мэдээж Америк гоё. Би сая сүүлд Израиль явсан. Израиль бас мундаг. Израилийн ихтэй сургуулиуд ямар мундаг гэж бодно. Тэр чинь нөгөө дэлхийн инновацийн төв болохоор ерөөсөө л тэнд одоо сошин соргох сайхан сүүлийн үеийн гэсэн болгон тэнд байдаг. Юм боловч яг зөвхөн политикли эсвэл аюулгүй байдлаа бодоод үзэхээр энэ хоёр улс руу бол би хүүхдээ явуулахгүй байхгүй юу?
Харин тийм тий. Зөрчилдөө Зөрчилдөөд тийм зөрчилдөх одоо дотоод зөрчил үүсэж штэ. Боловсрал чухал юм уу миний хүүхдээ айлгүй байдал чухал. За энтэй олон эцэг их санал нийлэхгүй гэж магадгүй. За миний хувьд би өнөөдөр нөгөө нэвтрүүлгийн зочны хувьд хэлгээд тий. Тийм байна. Гэтэл цаг үеийнхээ өөр болж байна. Одоо энэ улс төрийн нөхцөл байдлаас болоод манай сургуульд бас Оросын холбооны улсад сурж агаад болоод манай сургуульд ирсэн хүүхдүүд ч байгаа. Яагаад энэ дахиад нөгөө аюулгүй байдлаа бодож байна. Тийм дайн дажин ийм яг хүүхдүүдийн маань нэг оюутан болох цаг үеийн яг ийм цаг үедээ тавцчихгүй юу. Тийм болохоос ч тэр орон болгон муухай гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо миний зүгээр хувь хүнийхэн зүгээс миний найзууд эдгээр ирээд хүүхдүүдэд зөвлөгөө авах үед би хүүхдэд юу зөвлөгөө гэхээр болж игэл өртөг багтай ирээдүйд энэ их боломжийн доо гэж харах газар хүүхдүүд явуулаа гэж бодог. За энд бол хамгийн түрүүнд бүгд наадах хятад ардуулсаар. Заавал төгсөд тэнд ажиллах албагүй. Хятад угаасаа одоо ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Дотроо байгаа хүмүүс ажиллаар хангана гэдэг том өрсөлдөөн. Гэтэл хятад хэл дээр боловсрал эзэмшчихэд гараад ирнэ гэдэг бол нэг хүн нэг сумаар маш олон туулаа бодох байхгүй юу? Зөвхөн би боловсрал яриаггүй. Айгүй олон юм боломжийг тэнд хүүхд олж харна. Хэл сурчна. За Тайван байна, Хонконг байна ч гэдэг юм тий. За монголчуудын хамгийн ойр Солонгос байна. За Солонгос руу яагаад би явахыг зөвлөдөг вэ гэхээр одоо тэнд сурах залуу хүн байхгүй болсон. Тэгэхээр гадны оюутнуудад асар өндөр боломж. Чи жоохон толгойтой, жоохон өндөр оноотой л байх юм бол тэтгэлэг авах боломж нь тэнд байгаад тий. Япон байна. Тэнд сурах оюутнууд байхгүй. Залуу хүн байхгүй тий. Сингапур байна ч гэдэг юм. Манай энэ эргэн тойрон энэ Аз дотор бол ядаж ямар нэгэн боллоо, муугаар бодоход ямар нэгэн боллоо, сайнаар бодоход амралтаа аваад нэг төр зөр хамсгийг яваад ирэхэд энүүхийн хүүхд чинь сурж байгаа л хүүхдээр очиод ирэх байхгүй юу. Тэгээд яг ингэ ярихаар нөгөө аав ээжүүд чинь хүшээ тэгээ хаанаас эхлэх вэ гэж боддог тийм. Тэгэл хаанаас эхлэх вэ? Эдгээр дээр очичээ. Мэргэжлийн улсад гэдэг чинь мэргэжлийн байхгүй юу? Тэгээ мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө. Яг тэр та нар ч өөрсдөө тэнд нь очиж сураад ирсэн залуучууд. Дээр нь тэр одоо зөндөө олон процесс байгаа шүү дээ. Сая манай хүн чи юмд сургууль юм явуулах гэж өчнөө юм боллоо. Зөндөө юм болд юм байна. Миний цаг үеэс өөр болцсон юм байна. Миний цаг үед чи яадаг гэсэн гэж зүгээр ингээд интернетээр форум гарч ирдэг байхгүй юу? Формыг бөглөөд дипломуудынхаа хуулбартай шуудангаар явуулдаг байсан байхгүй юу? Тийм. Тэгмээд нөгөө чи ингээ үзчихсэн аа. Имэйл ч ирэхгүй. Буцаад шуудан ирдэг тий. Тэр үед би сургууль тэнцсэн гэдгээ мэддэг байсан. Ерөөсө хоёрхан алхамтай процесс хийдэг байсан байхгүй юу? Гэтэл одоо яаж зөндөө ол юм нэгч шээ. Одоо та нар ч гэсэн миний одоо бич нэх охиныхаа имэгч бэлдсэн өөрөө л бэлдсэн. Тэр олон бичгээр чи бүгдийг бүрдүүлсэн тий. Яасан ESET оноо, IELTS оноо, HSK оноо яасан хийсэн тий. Тэгээ дээр нь дадлага хийсэн байна гэж зөндөө 10 20 бичиг баримтыг чинь эцэг их болгон учрыг нь ойлгож явна гэдэг чинь аюу хэцүү байхгүй юу? Тэр яг энэ мэргэжлийн хүмүүс угаасаа хийгээ сурцсан хэдэн зуун хүүхдийн материал явуулаад сурцуулалттай хамтраад ажиллах юм бол цаг хугацаа хэмнэх гэдэг нь яг тэ нэг жоох хэдэн төгрөлт төлнө биз дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр миний яг энэ асуултын хариулт бол алдаа гарахгүй явуулгаад алдаа гарахгүй явуулахаас гадна энэ асуултыг надаас биш энэ мэргэжлийн хүмүүсээс ирж асуух сайхан хэлээд өгөх байхаа. За баярлалаа. За тэгвэл таны аялалтай холбоотой иймэрхүү. Бас нэг сонирхолтой асуулт. Одоо ингээ аялж явж байхад одоо хөгжилтэй биш. Тэгсэн мөртлөө та за энэ нэг 10 жилийн дараа аягаа хөгжчихөндөө гэж бодож байгаа орн чи юу вэ? Одоо залуучуудад нь ярилцаа мэдэрснээр. Сая сүүл бид нар Шри-Ланкад очсон. Шри-Ланкийг ингээд ток жолоочийн нүдээр харж байгаа байхгүй юу? Ток жолоочтой ингээд ярилцж байгаа үед Шри-Ланкад сүнж байгаа юм байна. Тэгэхээр одоо хэрэг алга гэж хэлсэн. Тэ одоо казино цэцгэлцсэн байна. Хятадууд одоо ингээд 10 жилийн дараа очихын тодорхой болчихсон газар юм байна. Шри-Ланк ч өөрөө нөгөө үнэт чулуу цайны орн юм байна. Тэгээ ингээд одоо бас халуун нөгөө элдв хамтлагчны орн юм л. Ингээ бодохоор ингээ хэцүү байсан боловч маргааш өдөр нь бид нар нөгөө дэлхийн дундын офис гэж нэрлэдэг те гарааны бизнесийн дэмжлэг дундын офисоор шилдгээр шалгарсан хаач гэдэг төвдөр очиход үнэхээр вау хэдэн давхар хэдэн компани байлаа те би бас үзчихсэн 800 компани бүртгэлтэй яг бид нарыг очиход 75 компани өнөөдөр сууч гэж байгаа. Нэг ширээч нэг компани байхгүй. Тэгээ манай Монгол тийм газар байна уу байхгүй. Тэгээ ингээ бодохоор яг энэ чигээр ингээ явах юм бол энэ нөгөө нэг Silicon Valley гэж нэрлэдэг байгаа юм чинь Азад байгаа байхгүй юу? Вьетнам байна. Томорхон тодорхой баяжхан баарахгүй болсон. Тэр одоохондоо тоох. Та яагаад тэгж бодож байна? Яагаад тэр тэнд нөгөө за яг газар нутаг байршил юмар нь бодж байгаа л ч тэнд байгаа залуучуудын боловсралтаа анхаарч байгаа хандлага анхаарал амар юм. За энэ жилээс эхлээд хятадын Гокавыг буюу улсын салгалтыг гадаадын хүүхдүүд хятадын ихтэй сургуульд ороход заавал хятад хэл дээр
өгсөн байх шаардлагатай гэдэг шаардлагыг хятад улс тавьж ирсэн. Энийг олон хүн мэдэж гэнэ үгүй юу? Ирээдүйд одоо хүүхд чинь 2 жилийн дараа хятад сурах гэж бодож байгаа бол sorry хятадын яшиг та нарт зориулсан хөлбраар өгжээж орно шүү гэдэг болсон байна. Гэтэл намайг хятад сурж байгаа үед би зүгээр л танаа сургуульд сурмаар байна гэтэл хүрээдэр гэдэг байхгүй юу? Одоо тэгсэн чинь энэ юу илэрхийлээд байна гэхээр за манайх улс одоо болчлоо. Одоо гадны оюутнууд аваад болчлоо. Одоо бид нар best of best-уудыг авна гэдэг дээр тавьсан улам чангадаг. Улам чангарна. Тэгэхээр толгойтой хүнийг л бид нар авч хөрөнгө оруул багш нарын цаг заваа зарцуулж та нарыг дотор байранд амьдруулж юм заана гэдгээ хэлчихэд байна шүү дээ. Тэгэхээр баяжхан бараггүй томорхон тодорхой гэдэг чинь ерөөсөө залуучуудынх нь боловсролд хандж байгаа хандлага л байхгүй. Вьетнамчууд тийм байна гэсэн. Вьетнамууд тийм байгаа. Индонезиуд байна. Яг улс төрийн нөхцөл байдал болол жижигхэн хямрал. Тухайн цаг үеийн хямрал боловч тэр залуучууд юмтай ингэж өрсөлдөж байгаа үе. За энэ манай зүүн өмнөд Азад англи хэлээр хоёр дахь хэлэнд болсон маш олон улс байгаа. Эдгээр хамгийн түрүүнд очно. Яг коммуникашн асуудал хожно. Хожно. Бид нар бол бас болоогүй яа. Тэгэхээр бид нөгөө тэдэнтэй харилцах хэл бид нарт одоохондоо байхгүй байгаа. Харин тийм. Тэгэхээр ийм улсуудыг хөндлөх хэрэгтэй байхгүй. Сингапур, Малайз, Хонконг гадны хинтээ чамаагүй ингээд суугаад how much гэтэл хариулах байхгүй юу? Бид нар бол хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм улсуудын хүүхдүүдтэй л ирээдүйд хүүхдүүд маань өрсөлдөх юм байна. Гэр бүл болж амьдрах юм байна. Партнер болж бизнес хийх юм байна гэдгийг ойлгож байгаа болохоор одоо энэ нөгөө хичээл онлайнаар ороод байгаа энэ 1-р ангийн энэ өдөр бол бид нар одоо 1-р ангид орж байгаа хүүхд 12-р ангид одоо хятад 1-р ангид орж байгаа хүүхдүүд 12 жилийн дараа тис өөр хүмүүс болж хүмүүжих байхгүй юу. Тэгэхээр амар агааз. Сая манай одоо нүб дээр явж байгаа хөтөлбөрт явж байсан нэг ихч маань хятадын хэдэд оймсны үйлдвэрээр ороод ирсэн юм л. Тэгсэн хятадын үйлдвэрүүд томоо үйлдвэр дотор 150 ширхэг машин дотор том машин шүү дээ. Одоо энэ өрөө шиг нэг машин байлаа гэж байна. 150 ширхэг машин дотор 2 хүн ажиллаж байна. Тэр хүмүүс юу гэж зүгээр ингээд чек хийгээ явж байна. Энийхэн тог унтарсан байг шалгаа явж. Амар хагац тийм байна. Тэгэхээр одоо нөгөө үйлдвэрийн дамжлагд суудаг хүмүүс чинь байхгүй болцсон байна. Тэгээд тэд нар хайцсан ихэр дараагийн түвшинд ур чадвараа сайжруулах одоо шаардлага хэрэгцээ амьдралын түвшинд гараад ирсэн байгаа. Тэгэхээр бид нарыг одоо болохгүй л аяг угаач гэдэг юм чинь байхгүй болчиход байна шүү. Аяг угаадаг роботууд ч гараад ирвэл юугаа хийж хуухаа мажиж мөнгө олж амьдрандаа гэдэг юм руу орчоод байна те. Тэнгүүд хин өнөөдөр хамгийн их мөнгийг олоод байна гэхээр смарт өөрийгөө хөгжүүлсэн тийм л асуудал болно шүү дээ. Тэгэхээр бид нар за одоо бид нар дүүрс хэрэг гэж бодож байгаа. Энэ өөр хүүхдүүд маань ирээдүйд тэнд байгаа ван овогтны эсвэл тэнд байгаа одоо Стивений хүүхдүүдтэй хамт нэг компанид ажиллах ур чадвар манай хүүхдүүдэд өнөөдөр сууж ийнэ үгүй юу гэдгийг бодож үзээд суугаагүй байгаа бол яаралтай хүүхдийнхаа хэл ус юм хуманд хөрөнгө оруулахгүй болохгүй тийм цаг үе ирсэн байхгүй. Энэ бол зүгээр би айлгаж чадна. Айлгах тактик хэрэглэх юм бол баг аав ээж болгон зүгээр өндийг л босгох. Тийм амир кейсүүд үүсэж байгаа байхгүй. За одоо хоёул нэг гадаад дайгуу утгацаагаар одоо Малайз, Япон ингэ байсан. Гэхдээ хамгийн одоо хоёр дахь гэр гэж хэлж байгаа Тайваныг аюул илгэмсэг татнаагаад байна шүү дээ. Та олон улсад амьдарч байсан мөртлөө олон оронд амьдарч байсан мөртлөө яагаад Тайваныг ингэж хэлж байгаа вэ? Тайваны яг юу нь гоё вэ? Хүн одоо гадны улс оронд очихороо юуг нь хамгийн түрүүнд одоо жишээл чи юуг нь хартыг хамгийн түрүүнд хүмүүс нь яг хүмүүс л байхгүй. Орчин бид нар хаач очиж авч болно. Гоё Тайван орчинд байх юм бол Монголд ирж болох нь байна, Бутанд очиж болох нь байна тий. Далайн хэрэг дээр очиж гэртэж болох нь байна. Сайхан хоол идэе гэвэл хаана очих юм тий. Зүүн даазаар яваа зүгээр фуд мартаар фуд кортоор ороод дэлхийн дуртай хоолыг гэж бол. Тэгээ хүнд ер нь юу их хэрэгтэй гэдэг хүнд хүний харилцаа л гэж болдог байхгүй. Хүний хүн шиг хайрлах газар л хүн байт. Яагаад олон жуулчид Монгол буцаж ирдгүү гэж бид нар хүн шиг харцдаг байхгүй. Дандаа мөнгө гэж нэг удаагийнхаа бодоод. Тий. Гэтэл одоо зарим улсын өх орнууд туризма буюу аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэхдээ дандаа таксины жолооч нартай анхаардаг, хүндээ анхаардаг байхгүй. Тэгэхээр энэ харилцааг авч үлдэх гэдэг шүү дээ. Надад Тайван бол үнэхээр тэр яг үлдсэн юм хүний харилцаа байхгүй. Тайванд ч од хинтээ ч хамаагүй яриад сайн байна уу? Би ингээ гадаад хүн байгаамаа. Надад ийм тусламж хэрэгтэй гэвэл тэр моциклийнхаар суулгаад харин тий. Ерөөсөө энэ нь хамгийн сайн. Тэгээд маш тайван хүмүүс. Юмд их юм яг нөгөө нэрэндээ тохирсон юм тайван байдаг учраас би тэнд очихоор ингээ яарч адгаж ингэж стресс гэх юм байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр нэгдүгээр тэр нь дуртай. Хоёрдугаарт нөгөө инновац одоо манай технологийн манай салбарын хувьд бол хай тек буюу одоо агсан түвшний технологийн хөгжил лөөрөө дэлхийд дөрвт явж байгаа болсон байхгүй. Тэгэхээр тэнд бол надад татагдах зөндөө олон шалтгаан байна. Хоёрдугаарт бас нэг юм Тайван улс яг ковидын дараахан
гадны экспертүүдийг буюу талент нөгөө авьяастай хүмүүсийг татдаг бодлого гэж хэрэгжүүлээд тэгээд тэр бодлогынхаа хүрээнд gold card буюу алтан карт гэдгийг гаргасан. Тэгээд алтан картыг би нөгөө сүлд Тайванд юунд тайдаад сурч байхад манай охин би нөгөө ийм боломжууд охин нэг хэсэг авсан байхгүй тэгсэн чинь ээж ийм боломж байд юм биш тэгээд надаа ийм гоё юм байд юм байна гэдэг. Өө тийм сайн ямар сони юм бэ гэдэг. Тэгээд 50 дахь нэлээд судалж би 50-нд байхдаа apply хийж болохгүй юм бэлээ. 50-аас гарч байгаа apply хийж. Тэгээд Монголд ирснийхаа дараагаар нөгөө аппликейшн юм бөглөөд ингээд өөрийнхөө бүх материал ингээд явуулсан чинь надад 2 хон шаардлага нь байгаагүй. Тэрний юу гэхээр би Нобелийн шагнал аваагүй. Олимпийн авах биш юм байна л да. Тэгээд бусдууд нь бол бүгдээрээ байсан бэлээ. Ном гаргасан уу? Одоо өөрийнхөө улсын засгийн газрын шагнал авч ирсэн үү? Олон улсын түвшин шагнал авч ирсэн үү? Олон улсын ямар нэг юм яаж ирсэн үү? Эсвэл IT-ийн компани захирлаа байсан уу? Тэр одоо IT-ийн компани байсан компани ч олон улсын гадаад харилцаатай байсан үү гэдэгэл бүр ингээд детальны болоод ирэнгүүт бүгдийг чаглаад явангууд пак гэдэг үгдэн байна л. Би тэр алтан картыг авсан анхны монгол хүн болоод тэгсэн тийм нэрээ. Тийм тэгээд дахиад ингээд сунгаа явж. Энэ болохоор яг нөгөө би сонгуулал өгөхгүй болохоос шиг тавиа иргэн байхгүй юу. Тэгээд нэгэнт л би тэнд дуртай ирэх очих дуртай юм чинь картыг авчиг. Тэгээд нөгөө компани их боломж нь буюу тэнд бизнес эрхлэх боломж нь олдоод тэгээд тэгээ яг хаа ингээд бусад юмудаа ингээд судлаад үзээ. Одоо дэлхийн улс өх орнууд яг ийм талентд бид нар шиг ийм эксперт хүмүүсийн дутагдлаар орсон. Бүгд. Тэгээ ядж хат хүмүүс чинь одоо би Монголд ажиллаж байгаа Тайванаас ажил авч хийгээд эсвэл би Тайванд амьдарч байхдаа Монголын компанид ажил хийгээд эсвэл Японы компани, Америкийн компанид ажил хийж болох байхгүй. Энийг нөгөө дижитал номод буюу дижитал нүүдэлчдэг гэжлээд байгаа. Тэгэхээр над шиг хүмүүсийг өөрийнхөө улсад гадны ажлыг хийж болно. Өөрийнхөө улсад ингээд байшин түрээслээд амьдраад тэндээс олсон орлогоо би тэнд ингээд өрөх гэж байна. Хоол авч идэх гэж байна. Ийм юмны төлөө өрсөлдөд байгаа байхгүй. Тэгэхээс иргэн болгоод авчна гэсэн үг биш юм тийм. За энийг Шинзланд сая өнгөрсөн оноос эхлээд ийм болчихсон. Энийг бас залуучууд сонирхоод үзэхэд боломжтой, гэр бүлээр явах боломжтой гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө бид нар ингээд хар ажлын виз хүсээд явах биш. Би энэ их улс их орондоо ингээд 20 жил ингээд ажилласан юм бол бусад улс орнууд миний энэ одоо ур чадварыг хэрхэн үнэлж болох вэ гэдэг судалгаа хийх юм бол ийм боломжууд байна. Америкийн ногоон карт байна. Америкийн одоо нөгөө профешнл гэдэг виза байна гэдэг юм тий. Эсвэргээрээ манай Монгол улс бас манай IT парк маань сая оноос өмнө виртуал бүс гэдэг юм нэгээд Монгол улсад IT-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадны компаниуд виртуал бүсэд бүртгүүлээд энд бүртгэлтэй болоод энэ хооронд бизнес хийхэд бид нар татрын хөнгөлт үзүүлнэ ч гэдэг юм. Энд чинь бүгдээр ухтаа нэг юмнууд байхгүй. Тэгээ ийм гой боломжийг надад 50 улс бас олгосон. Дээр нь бас тэнд зөндөө олон найз нар байна, хураа ээж маань байна. Тэгэл жил болгон л ээжтэй золох гэж очдөг болохоор тэгэл юу болчихсон. Очихгүй нэг жил болгон готл нэг юм сонирн байгаа. Энэ хоёрын хооронд л ингээд мессежендер байдаг. Хэдэн он яасан бэ? Би Тайванд 2009 онд очиж. Одоо ярьж болохгүй тэр хураа ээж гэдэг яаж болсон бэ гэр бүлтэй. Би бүр тэрүүгээр нэг амар урт пост оруулаад бөө юм болсон шүү дээ. Тий, манай ээж чинь яг тухайн үед танилцж байхад чинь 60 гарсан хүн байсан байхгүй. Одоо манай ээж чинь 76 тий. Тэгээд гудамжаар явж хагаад оюутан. За. Гудамжаар явж ясан чинь нөгөө хятадууд тайнууч нөгөө бай бай гэдэг нөгөө бурхан болоочтой хүндэтгэл үзүүлдэг сар болгоны нэг тодорхой өдөр тий. Тэгээ тэр өдөр нь болохоор ингээд бурхан болоочтой ингээд мөнгө шатаах юм бол тэнгэрт байгаа бурхан болоочтой очиад бизнест нь нөлөөлнө гэдэг. Одоо тэр бол өөрсдийнх нь шашны тий. Үнэт зүйлийнх нэг хэсэг шүү дээ. Тэгээ ингээд гадуур явж ясан чинь баах ингээд газрын гадаа тулгах шиг юм дотор ингээд хүмүүс юм шатаагаал гурван алхаал юм шатаагаал би бүр ямар сони энэ одоо ингээд би амьдрал анхудаа тийм харж штэ. Тэгээ нэг юм хүн нэг юм хөгшин настай хүн нэг юм шатаагаад байж хаад би очиод энэ юу юм гээд тэгсэн чинь миний нөгөө аялгаас сонсонготож байгаа даа хүн үг гэдэг. Үгүй тэгэхээр би шууд намайг чи Япон хүн үг гэсэн чинь. Гүү би Япон хүн биш. Тэгэхээр би Японоор чадна. Та Японоор чадсан хүмүүс чадна гэдэг. Тэгээ бид хоёр Японоор яриад. За. Тэгээд тэгсэн чинь бид нар ингээ бай бай гэдэг ингээ хийдэг байхгүй. Чи хаанаас ирсэн? Йоо би Монголоос ирсэн. Юу гэдэг? Йоо би энэ оюутан болох гээд ирсэн. Хаана амьдардаг? Дотор харинд амьдардаг. Тэгэл ингээ яриад тэгээ ээж маань бид нар бас ингээ мөнгө шатахаас гадна ингээд өргөл барьц хоол унд аягүй их бэлддэг юм а. Тэгээд манад аягүй их хоол байгаа гэдэхгүй юу. Тэгээ би за гэж ороо явцсан. Гарч ирэхдээ тор дүүр юм байна. Би санаа зовоод яах гэж байгаа гэсэн чи одоо оюутан хүүхэд үлсэж байгаа. Идгээд гээгүй би танаас юм авахгүй гэж гээ. Болохгүй яа аваа. Хаачаад найзуудтайгаа байрныхаа октодтой хаагаад ичих гээд. Нэг хоёр тавтай юм барыг гэрлүүгээ тэгээ утасныхаа дугаараас солилцоод тэгэл маргаашнаас нь эхлээд нөгөө өдөр болго над руу мессеж чил. Юу хийж яа, ядарч яа нэ. Би ямар сонио хүн бэ гэж 50-аад ирээд толооч хоноогүй байгаа хүн гинт нэг хүн ингээл чи ядарч яа нэ гэдэргээд харж хүн дөнгөж ирсэн байсан юм. Харддсан биш үү. Тэгээ шүү дээ. Миний 8-нд явуулаад тэгээд нөгөө хүн нөхцөлгүйгээр хайрлаж халамжлан гэдэг юм би тэр хүнээс анх нэмэгдсэн байхгүй. Тэгээ байжснаа нэг удаа намайг өдрөө хоолнд орё гэдэг ихгүй юу. Тэгээд нөгөө оюутан өгч яахтай. Хүн амьд хоолнд орё гэж дуртай ялангуяа тийм настай их чи ээж мэж үйл гоё шүү дээ. Тэгээд
хоолнд дарсан чинь чи оюутны байранда хідүүлээ гэдэгс чи зургуулаа гэсэн чинь ямар юмд үйд ингэхээр ингээд давхар орон дээр ингээд байдаг гэдэгс чи хөөе чи тэгээ 0 молоо хойч хэрэгдэг юм шүү тийм шүү тэгээ хэцүү байд юм бэ те гэж одоо би ямар хэцүүгэлтэй шүү дээ надад олдож байгаа боломж нь дээр юм чи гэсэн чи манайд ирээд амьдарч гэсэн би шок 7 хоногийн дараа ямар сони ингээд тэг яана би одоо ингээд байр байрны мөнгө төгрөгөж хувааж төлж чадахгүй гэж би чамаас мөнгө авна гэж юурээс хэлээгүй. Тэгээд маргааш нүгэд хамгийн жоохтой нэг юм даалгаа. Чундамаа барьж ирээд нүгэд ээж тэгээд чил амьдэрсэн. Ганц бие хүн. Тэгээ яг хүүхдүүд нь том болцсон. Өөр хотод их сургууль багшилдаг. Нэг хүүхэд нь өөр ингэсэн хөвлийн жижигхэн юм үлцэхтэй. Тэгээ өөрөө тапи хотод амьдардаг тийм байхгүй. Тэгээд та хүүхдүүднээс танилцаа. Тий танилцсан байх хөдөө бид нэрсэн цагаан сараар очиж яана. Хүүхдүүд нь бас ээж дээр хаяа ирнэ. Тэгэл ирэхээр чинь ээж намайг дагууллаа. Тэгээ нөө дандаа настай хүмүүстэй ингээд ээжийн найз чинь дандаа л настай болчиход байгаа шүү дээ. Тэгэл үс чинь дорсон чинь амар настай хүн миний үсийг заасан. Тэгээ нөгөө яг юм дуртай засалтаар засчихгүй. 50 чи ямар гоё илээ те. Би бас нэг юм октодын орчин үеэмар засуулах гэсэн чинь ингээд нэг сонин засчаад. Тэгээд нөгөө баяр ёслолоор амралтын өдрүүдээр тэд нар чинь бүгдээр ингээд аягүй их аялдаг хүмүүс шүү дээ те. Тэгээ аялаад бүгдээр ингээд хамтдаа явхаар намайг аваа яв. Тэгээд баахан эмээнэртэй хийж тийшээ яваад. Тэгээ эмээнэртэй яваад ирэхээр чинь бид нар нөгөө хүмүүс чинь хоорондоо хятаар ярихгүй дандаа хоккей хэлээр ярьдаг. Тэгээд би хөссөн хүсээг хоккей хэлсэн чинь. Тэгээ амар ингээл ярихгүй ч гэсэндээ юу яа ойлгоно тэдний юу ярьж байгааг нь ойлгоно. Тэгээ ээж болохоор эхлээд нь японоор яриад тэгээд өгүүлбэр утхан дундаа хятад болоод тэгээ хоккей дуусдаг. Тийм байсан. Тэгээд ээжээс зөндөө юм сурсан. Дээр нь сурхаас гадна нөгөө хүн нөхцөлгөө хайрлж болдог. Заавал нэг тэгвэл тэгнэ гэдэг чи миний хүүхэд болохоор эсвэл би чамд туслах хэрэгтэй болохоор ч гэдэг юм. Тийм юм огт байхгүйгээр намайг хайрлж одоо өдийг хүрсэн дээр нь нөгөө хамт амьдрахаар чинь бүхэл юмыг ээж ингээд тусалж байгаа юм чинь. Туслах гэдэг нь юу вэ гэхээр өглөө бослоо яг хичээлд явах юм нь яг манахаас нэг өөр юм өглөө болгоо ингээд будаа агшаа. Тэгээ будаа агшаагаад гахаа махтай татсан гахаа махтай ингээд будаан дээр тавьдчихдаг хоолой шүү дээ тий. Тэрний гахаа махаа чи ингээд бэлдчихин тэгээ будаагаа агшаад эсвэл жоохон ногоо бэлдээд эсвэл будаатай эсвэл будааны цутамч гэдэг юм уу заавал ингээд халуун хоол хөдөлж ийс наваа явуулдаг. Тэгээ бүр муузан сурцсан байх халуун хоол идэж явсараа. Тэгээ сургууль дээр өдөр хоол идэх гэхээр нөгөө ээжийн хоолноос яаж сайхан байх вэ нөгөө бентонод чинь тий. Тэгээд ээжийн хоолнд аюу дуртай байсан. Тэгээд зөндөө олон юм одоо зааж сурахсны нэг болохоор эмэгтэй хүн бие ингэж авах хэрэгтэй, хүнтэй ингэж харьцах хэрэгтэй. Хүн гэдэг чинь энэ харваад ийм юм те одоо надаас хэдэн амьс илээсэн хүний яриач бас өөрчлөлттэй би одоо тэг охин хөвгтгөө болохоор би бэрүүдтэй ингэж хэлмээр санагддаг. Гэвч тэд нар чинь ингээ хүний ханий жил болохоор тэр болго ээжийг нь сонсох, өөрийг нь ээж гэж хүн бас байгаа те. Тэр нөгөө хөөрхий бэрдэл хэлж чадахгүй байсан өгнүүдэл надад хэлдэг юм шиг байна. Одоо ч хэлнэ л те. Тэгээ одоо бол ингээл 76-тай энэ жил одоо он гараа 77 хүрч байгаа. Тэгээд Монголд хизээрсэн. Монголд 2023 онд ирсэн. Тэгээд Монголд ямарч байсан. Авчрээ гэдэг боломж болцоотой болсон байгаа болохоор аваад ирээ гэдэг ээжийг авчраад хэдүүлээ өмнө говьор яваад айл тоноод. Тэгээд айл тонсон чинь нэг амар инээдтэй юм болоод бид нар угаасаа нөгөө очдөг айл ахгүй юу. Тэгээд бид нар очих болгонд хонь гаргаж өгөө бид буцаагаад аваа явдаг. Тэгээд яг 3 сарын сүүл 4 сарын ихэр нөгөө мал төлдөг үеэр очсон. Тэгээд бист амар беби хурганд беби хонь дотор орсон гэж ярихгүй юу тэгснэ. Нэг хонь гав ганцаар нэг бэлчээрлэн бүгдийг гаргаж ганцхан хонь эндээсэн чинь энэ яага ингээ ганцаар л гэж. Энэ нөгөө та нарын авч явах хоол гэдэг. Тэгсэн чинь нэг авч явах хоол гэдэг нь ээж сайн ойлгоогүй. Ямар хөөрхий ингээл толгой молгойг нь илжсэн аахгүй тэгээ орой бид нар баах эсвэс үзээ яваад ирсэн чинь нөгөө толгойч тасархаа. Цоохны ажиж чөө хийж бүр яана би надаас идэхгүй шүү. Одоо бол найзуудаа тэр нэг хоньны толгойг айгүйх ярьдаг гинэ би ингээд Монголд очивол тэд нар чи хоньныхаа толгойг нь тас шууд чанаал идэл гэлээ. Тэгээ өөрөө тэгдэ би ингээд дэлхийн олон орноор явсан. Монголд ингээ охиныгоо дагаж очиод үтсэн амьдрал их сонирхолтой амьдрал байсан гэдэг. Одоо чи айгүй олон орноор аялдаг. Нэг бол Швейцарт явж байгаа, нэг бол Итали явж байгаа, нэг бол Египтэд тийм унаа явж байгаа. Ингээл хятад руу бол байнга аялдаг. Ямар мэрэгчлээ хүн юм бэ? Мэрэгжилсээ байх юм байхгүй. Тэд нар чи хөөрхий тэгэл яг л манай дээр үеийн хүмүүс шиг тэгсэн мөртлөө хүүхдүүд айгүй гоё өссөн юм шүү дээ. Их сургуулийн профессор гэдэг чинь тийм. Хүүхдүүдээ бол сайн хүмүүжүүлсэн. Тэгээд 2 хүүхэдтэй. Тэгээд 4 ач зээтэй. Тэгээд манай нөхөр том хүүн. Тэгээд би охин манай охин бас тийм манай охин бас өчигдөр нөгөө үндсийн 51 сургуульд тэнцсэн гэж хамгийн түрүүнд би ээж хэлж байгаа. Өө өнөөх чинь тайдад тэнцсэн шүү гэсэн чинь ста хамбаа миний хүүхдүүд ийм байдаг байхгүй юу? Өөр юм лээ тий. Тэгэлээс. За. Тэгээд ер нь одоо ингээд яг random question асуулт асуухад 50-ны хамгийн дуртай хоол нь юу вэ?
миний нэг юм айгүй хэцүү юм байгаа. Одоо айгүй хүнтэй ингээл найзлаа шүү дээ тий. Тэгэнгүүт сурдаггүй нэг юм бидэг байхгүй. Би ямар ч улсад очсон хоолны нэр огт цээжилдэг. Энэ юуны гайгаач олон найзтай гай. Ингээд сулаа нөгөөдөл чи ингээл захиалал очих. Биш нэ дээр нөгөө эдсэн чинийг ингээд хилүүлэхгүйгээр нөгөөг аваад ирдэг байхгүй. Тэгээ нөгөө самартай халуун ногоотой дахиад байдаг шүү. Хомбоо жидан гэдэг тий. Будаа тий. Тэр нь би аягүй дуртай. Тэгээ одоо энэ тэнд орохороо би самартай халуун ногоотой дахиад байна. Ганц мэддэг нэр нь тэр. Гэтэл яг нэг Монгол оюутан 50-нд очичоод 3 сар болсны дараа аав ээж нь хятад хэр сурч өгöd шалах гэдэг очихгүй. Тэгсэн чи аав ээжигээ дагалаа Макдоналдс тарна. Тэгсэн гэдэг шиг одоо би хэд дэвч гэдэг хэлнэтэй тий. Тэгээд угаасаа нөгөө авдаг хоолойч адилхан юу болохоор би бас нөгөө юунд дуртай. Нөгөө шаш аягүй хийдэж штэ та өнөд чинь. Тэгээ өвөл болохоор нөгөө нэг юу бабл тий цайны газрууд халуун шашиг ингээд төрөл бүрээр нь хутгаад час халуунаар нь чихртэй санаж гэнэ үү хондоо тан тий улаан шашны шүл гэж нэрлэдэг тий. За энэ зөвхөн хүйтэн өдөр бороотой өдөр л гардаг, нартай өдөр огт гардаг болохоос. За тэгээ энийг нөгөө нэг эмгтээчүүд сарын гэдэг ирсэн үед өдөр идэх юм бол хүч нэмдэг гэдэг. Би тэрэнд аяйгуу дуртай. Тэгэл нар бити гараасаа хондоо тайдсэн гэдэг өвөлдөгдөг байсан. Юунд өмхөд фонтертэй. Оо нөө. Тэр чи яг үнэр шиг амттай би. Ястай тэрэнд яахгүй. Би анх нөгөө мэдэхгүй хятадд байгаа манай сургуулийн яг сургуулийн орчимд бол огт байдаггүй зүгээр маркет эдрээр очиход нэг үе өнөртэй. Тэгээ бид нар энийг яг юу гэдгийг хинч бид нар тайлбарлаж байгаагүй. Тэгээ 50-анд орсон чи хичээл суужсэн. Тэгээд цонхоор өнөртэй бид нар нөгөө би рүүгээ сэжиглж хараад нэг нь тавцаатаа гэж бодоод байсан чинь гаднаас нэрч байгаа. Тэгээ багш маань ингээд тайлбарлаж өгөөд ингээд анх ингээд нэг хятад хүн юугаа эсгээд нөгөө дүпүгээ буруу аргачлаар хагаад эсгээд өнөх нь өмхирөөд өмхирцсэн юм чи одоо яалтай билээ тийг амсаад үтсэн чи аюу гангтай байгаад тэгээд зараад өнөх нь бизнес алгаад одоо нөгөө дүпүг өмхирүүлдэг буюу эсгдэг арга чи аюу олон янз хүн айлал арга нэг хинчээ дарна гэдэг шиг те арга нь өөр тэгээд тэрүүгээрээ тэрний өмхий дүпү их өмхий хэрний гоё юм тэгээд тэр утгыг бидэрт ярьж өгсөн байхгүй. Гэхдээ хизээч би тэрэнд дурлж байгаагүй нөгөө хаан цастай нэг будаа байдаг шүү дээ. Ингээд нөгөө дөрвөлжин дэрлэн шорлцсон. Тэр чинь яг харахад их царай муутай дэлхийн хамгийн муухай 10 хоолны нэг юм билээ шүү дээ. Тэгээ идэхэд бол ийм хаан цус гэж мэддэхгүй зөв мэдхгүй хөвчөд бол идэхгүй. Тэгвэл та Тайваны хамгийн гоё хот нь юу вэ? Тайпей. Тайпей. Би ерөөсөө нөгөө сити girl болохоор гэдэг. Тайпей ер нь. Тайжон урагшаага зөндөө явж байсан. Хамаагүй бас энэ талаар нь явах нэг тийм дуртай биш. Мэдээж одоо энэ талаар аягүй газар тийм. Тайпейд л дуртай тийм. Тайпей Жоншан area бол миний нөгөө дошуу байгаа. За одоо хамгийн сүүл манай подкаст өндөрлөж जैन. Тэгээд яг одоо оюутан болж байгаа 20-тай тий 18-тай энэ хүүхдүүд та захиж хэлэлтээ бид нар дээр ч гэсэндээ гадагшаа авэ гэдэг ирдэг ч юм уу. Эдгээр хүүхдүүд захиж хэлэл ер нь юу байна? Нөгөө би ийшээ явах хэвээр эсвэл ээж намаа гадаад явуулна гэсэн эсвэл аав намайг тэгсэн гэдэг нь өөрөө чухал тэг. Гэхдээ чи өөрөө юу хүсэж байна? Өөрөө юу чадна гэж өөртөө итгэж мэдчих аюул чухал байхгүй. Тэгээд нөгөө өөрөө өөрийгөө мэдгүйгээс болоод аюул халтаа гаргадаг. Аюул боломжийг алддаг. Эсвэл аюул цаг хугацаа алддаг. Ийм цаг хугацааны алдаа гаргахгүй тулд өөрийгөө нээж олох тал дээр аюул анхаарч тэр нь цаг хугацаагаа зарцуулж байгаарай л гэж зөвлөмөр байна. За танд өөр хандж хэлэх юм байна. Байхгүй. За тэгээд үн цэнтэй гоё амьдралын туршлага тэгээ олон орны аялсан туршлага дээр үндэслэн гоё яриа сонсгосон гэж найдаж байна. За тэгээд дараагийн дугаараараа уулзъя. Баяртай.